Йоо, за энэ хамтлагийг бол би нөгөө өөрөө жоохон бахтай ингээл нэг зурагтар мьюзик видеог нь хараад пүүм ингээл тий. Хамгийн царай муутай K-pop од гэж баг бид гэж бодож байна. Пакчин яв. Уран бүтээлч айдлуудын одоо 90 үеийг K-pop гэдэг одоо жанр байна. За чи энэ жанрыг төлөөлөх үз ганцхан дуу надад үзүүлчихээ сонсуулчихаа гэх юм бол би Имхтэлэг яагаад юм гомо юм сонсоод байгаа юм ч гэдэм юм. Тийм би ч өөрөө үзээд яддаг хүмүүсийн хэсэгч бас байж явж үзсэн. Gangnam Style шүү дээ. За Gangnam Style-ыг оцсон. EXO гэдэг хамтлагийг өнөхөр дуртахгүй байх аргагүй. Ийхүү Blackpink бол яалтчгүй Азуудын бахархлаа. Би бол тэрнтэй 100% санал нийлнэ. За сайн байцгаана сонсогчдоо. Болдит 2-ын подкастын ээлжид нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид хоёр өмнөх дугаартаа хипхопын өвсөл хөгжил тэ эргэлтийн талаар ярьсан бол энэ удаад K-pop гэсэн сэдвийг барьж авсан байна. За тэгээд K-pop-ыг хоёулаа дуу нэгтэйгээр ярихаар болсон шүү дээ. Тэгээд энэхүү сэдвийн талаар ярих чагаад сэтгэл ирвэн. За би бас хангалуул байна. Яагаад тэгэхээр би ч гэхдээ бас амар бас K-pop-ыг сайн мэддэг төрлийн хүн биш л дээ. Гэхдээ K-pop-д чинь яг солонгосын гэдэг утгаар нь гэх юм бол би яг мөглөөгийн сонсдгүй жанрыг илүү сонсдог болохоор бас жоохон сонирхолтой байж магадгүй л гэж бодоод байна. Хоёулаа яг K-pop гэдгийг яалтчгүй нөгөө тухайн орчинд нь ингээд цуг байсан. Тэгээ тухайн ер нь л хуулийнхийнх нь багаас л тэгээ ухаан орхоос л K-pop чинь цуг боловсрол явж байгаа жанр шүү дээ. Тэгээ орчинд нь хүртэл цуг байсан болохоор яалтчгүй амар энэ талаар ярмаар санагдаад гой санагдсан. Тэгэл манай сургууль мургуул дээр хүртэл K-pop-оор чүгжээ мүгжээгээр бахан том модууд ирээл юу лээ. Би ч одоо бүр Солонгос руу ингээ Big Bang-ийг үзэх гэж сурахаар явж байлаа шүү дээ. Бараг нэрээ хутлаа ярил. За тэгээд нэрнгээсээ хоёулаа шал өөр талаас ярина. Яагаад гэвэл хоёулаа оюутан байхдаа румейтүүд байсан. Чи нэг нөгөө өрөөнд нэг трот, баллад маягийн юмнууд ингээ сонсоол нэг зохиолын дуу маягийн юм байсан бол би нөгөө талд нэг улаан K-pop гэсэн л та ялтчихөө. Тэгээд бодвол амар сонирхолтой. За өнөөдөр тэгээд бид төр яг хипхоптойгоо адилхан ингээ маш олон ингээ том сэдвэр бэлдсэн байгаа. 10 гаруй сэдв бэлдсэн байгаа. Мэдээж бид хоёр ингээд сэдвийн өрөөнд хэд нуршихгүйгээр ингээ бие биедээ цагийг нь өгөөд хуваагаад ярилцаад явнаа. Ингээд нэг бүлгээр нь. За тийм. За тэгээд шууд чамаас эхлэе да. Чи ингээд эхний бүлгээс аваад явах уу? За тий. Би арай хуучсахаараа эхнээс. За K-pop-ийн эхлэлийг ярих гэж байгаа да баяртай байна. За хоёулаа ярих гэж байгаа энэ цаг үе бол ер нь 1992 оноос эхэлж байгаа. За мэдээж энэс өмнө бол K-pop байсан уу гэвэл байсан. За тэрийг бол эхлээд ямарсан товч байдлаар та бүхэн танилцуулъя гэж бодож байна. За эхний хэсэг K-pop-оос өмнөх солонгосын хөгжмийн соёлын хоёул тухай би чамд ярьж өгье. За K-pop ер нь яагаад 1992 онд эхэлсэн гэж хэлдэг юм бэ гэсэн асуулт байдаг. За юу гэсэн үгээр тэгвэл одоогийн бидний сонсож байгаа K-pop-ыг ер нь 92 оноос эхэлсэн гэж ойлгож болно гэсэн үг. За учир нь тэр хүртэл одоо солонгосын хөгжим бидний өнөөдрийн мэдхээс огт өөр төрхтэй байсан. За 1980-аад оны сүүл хүртэл бол солонгосын телевизийн хөгжмийн ертөнцийг бол энэ голдуу трот буюу одоо тэр мөглөөгийн хэлжсэн ч нэг тийм зохиолын дуу маягийн тийм уянгалаг тийм хөгжим дамгаалж байсан. За гэвч тухайн үеийн залууст энэ хэтэрхий хуучны за зөвхөн ахмадын сонсдог гэсэн мэт хөгжим гэж ер нь яригддаг байсан. За гэхдээ 1987 оноос эхлэн бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн байдаг л да. Радио нэвтрүүлгүүд хурдтай тэлээд за солонгосын иргэд гадаадын тэр ялангуяа одоо Америкийн хөгжмийн нэвтрүүлгүүдийг сонсох за тэр зүйлийг их сонирхож эхэлсэн тийм үе байдаг. За тэгээ шинэ үеийн залуус рэп, хипхоп, рокийг анхлан олж мэдээд за зүрх сэтгэлдээ ер нь ямарваа нэгэн шин шин зүйлсийг хүлээж байсан тийм үе гэж ойлгож болно. За энэ хүлээлт нь бол солонгосын хөгжмийн түүхийг үрд өөрчлөх тэрхүү тесрэлтийн суурь болсон гэж ойлгож болно. Тэгвэл тэрхүү хүлээлтийг одоо тесэлж гарч ирсэн хүн бол яалтчгүй Сотежи гэж ойлгож болно. За түүнийг бол бүр одоо хожим бидний одоогийн үед бол хөгжмийн одоо тэр үеийн соёлын ерөнхийлөгч гэж нэрлэх хэмжээнд тийм нэр хүндтэй байдаг гэсэн үг. За тэгвэл Сотежи бол анханасаа K-pop од бол байгаагүй. За анх бол хүнд металл хөгжмийн Snave гээд хамтлагийн гишүүн байсан. За гэвч тэрээр өөрийн хөгжмийн чиг хандлагаас хандлага буюу рокоос хипхоп руу огцом эргэж за тухайн үеийн бүжигчин залуус болох Ян Хэнсог за Ли Жонуг нартай нийлээд Сотежи болон Boys нэртэй гурвлыг
байгуулсан байдаг. Зор намн нараа юу гэдэг дуу байдаг. За Солонгосын томоохон телевизийн авьяасаг залуусыг шалгаруулах шоунд анх энэ дууга танилцуулсан. За гэхдээ тэр үед шүүгчдээс бол хамгийн доод оноог авсан байдаг. За суугчдын дүгнэлт нь юу нь ямар дүгнэлт байсан бэ гэхээр энэ төрлийн хөгжим Солонгост хизээж тохирохгүй. Тэдний өрмөц хувцлалт, хурдан хэмнэлтээр рэп, за эрт хүчтэй бүжгэн тухайн үеийн одоо концептээ ерөөсө таарахгүй байна гэж хэлжсэн. За гисэн ч гэсэндээ шүүгчдийн төсөөснөөс шал эсрэгээр энэ дуу маань 17 хоногийн турш засралтгүй чартад тэргүүлж эхэлсэн байдаг. За энэ бол Солонгосын хөгжмийн түүхэнд бүх рекордыг эзсэн тийм дуу болж чадсан байдаг. Тэгэд ерөнхийдөө ердөө 1 сарын дотор энэ дуу маань 1.5 сая хувь борлогдож Солонгосын залуус анх удаа өөрсдийн хүсэл мөрөөдөл эрх чөлөөгөө энэ хөгжмөөс мэдэрч эхэллээ гэж дүгнэгддэг. За энэ бол зүгээр нэг дуу биш, Солонгосын орчин үеийн pop соёлын албан ёсны эхлэл байсан гэж ойлгож болно. Хоёулаа одоо өмнө ч гэсэндээ нөгөө хипхопыг ярьж байхдаа энэ нэг юм нийгмийн имийг ингээд хатуугаар хилээд байгаа нь залуучуудыг амар дамгаалуулдаг. Яг бас энэ соёл яг энэ үед Солонгост явагдчихсан гэж ойлгож болно. За гисэн хэдий ч энэ хамтлаг маань 1996 онд Солонгос улс даяар маш том цохилтыг авчирсан байдаг. За учир нь бүхэл бүтэн тэр үеийг тодорхойлж байсан Sotegi Boys хамтлаг маань албан ёсоор тарах шийдвэрээ гаргадаг. За гэвч энэ үедээ бол төгсгөл мэтэл одоо тийм мэдрэмжийг өгчээсэн бол харин өнөөдрийн бидний мэдих дэлхийн хэмжээний K-pop индустриг эхлэл байсан гэж ойлгож байна. За түн дундаас би түрүүн хэлжсэнчлэн танилцуулж байсанчлан Ян Хёсог буюу тухайн үеийн хамтлагийн гишүүн байсан энэ хүн маань өнөөгийн та бүхний сайн мэдих K-pop-ийн хаад гэгддэг Big Bang, 2NE1, Blackpink гэх супер одуудыг л одоо гаргасан тийм хүн гэж ойлгож байна. За ингээд зөвхөн Sotegi хамтлаг бол Солонгосын хөгжмийн салбар шинэ боломжуудыг нээсэн. За дээрэс нь аж үйлдвэрийн тулгын 3 чулуу болсон SM, JYP, YG гэх гэд компаниудыг зөвхөн одоо Солонгосын биш дэлхийн хөгжмийн том систем болгон хувирахад ялчгүй нөлөөлсөн байдаг. За хоёр дахь хэсгийг маань мөнхлөө маань ярьж өгөөч гэж хүсэж байна. За тэгээд саях дээр нэмж хэлэх нэг зүйл бодогдлоо л доо. Яагаад ингээд тийм барууны ясаа эсүү хөгжмөд рүү иймэрхүү зүйлүүд рүү тийм амар хойно 80 90-ад онд орсон юм бэ гэхээр ич одоо нэг Солонгос улсын өөртөөх нь нийгэмтэй холбоотой л доо тий. Одоо юу гэдэг зөвхөн юу дуу хөгжим гэлтгүү кино урлагч гэсэн яг адилхан байдаг. Нөгөө Солонгосын өөрсдийнх нь нөгөө соёлын бодлого нь маш хаалттай. Ер нь нөгөө цэргийн дэглэмтэй байсан шүү дээ. Ер нь одоо 70 оны юу гэдэг 80 оны юунаас өмнө тий. Тэр нь ч гэсэн яг шууд буурчаагүй ингээ багаар фильтрээр арилж буусан болохоор тэгээ урлагийн хаалт гэдэг зүйл нэлээд байсан. Тэнгүүтээ гинт нийгмийн дуу хоолой гэдэг зүйл чинь зөвхөн дуу гэлтгүү кино урлаг бүх зүйлээ гарч ирээд тэгээ энэ бүх ингээд өөрийгөө илэрхийлэх гэдэг зүйл чинь яг ингээл 90 оны дундаас л эхэлсэн байгаа юм л да тий. 90 оны ихээр ингээд эхэлсэн байгаа. За ингээд миний үргэлжлүүлэх хэсэг бол одоо нэгдүгээр үеийн K-pop буюу одоо HOT гэж одоо эхлэндээ. За HOT-г ерөөсөө л K-pop-ийн анхны idol group гэж ойлгоход л сая түрүүн сонссончлон Sotegi and Boys K-pop-ийн үүсэл гэсэн бол одоо K-pop-ийн хамгийн анхны албан ёсны idol хамтлаг гэвэл HOT буюу одоо юу вэ? High Five of Teenagers гэсэн 5 залуу байна. За тэгээд Sotegi Boys-ийн амжилтаас сурамж авсан SM Entertainment-ийн үүсгэн байгуулагч Lee маань нэгэн чухал дүгнэлтэд хүрсэн байна. Зорилтод үзэгчд нь залуу хүмүүс байгаад байгаа. Тэгээд цаг нийгмийн ч гэсэн илүү нээлттэй тэгээд дээрдэд айл бүрл одоо зурагтай болсон гэх юм уу тий. Тэгээд тэр залуучуудад яг өөрсдийнхөө тусгал шиг өөрсдийг нь ингээ харах, дагах, дуурайх, өөрсдийнх нь насны ингээ дуучид уран бүтээлчд хэрэгтэй болсон. Ингээд 1996 онд дуучдынхаа карьерийн бүх талыг хариуцсан ажилдаг дотоод системийг бий болгож амжилттай уран бүтээлч болоход хэрэгтэй бүхий л чанарыг нэгтгэн харгалздаг болсон байгаа. Ингээд нөгөө SM гэдэг компани байсан ч гэсэн 96 онд rebrand хийгээд арга барилаа өөрчлөөд одоо зөвхөн өсвөр насны үзэгчдийг чиглэсэн ийм компани болсон байгаа. 1996 онд одоо тэгээ яг үннийг хэлэхэд энэ хамтлагийг баг ингээд бид нэр баг санахаар байгаа байхгүй юу? Яг бүр амар санахгүй л те бүр нэг тийм амар experience бол хийж байгаагүй. Гэтэл одоо сайн сайр бол ахнар махнар ингээ ихнэр мэхнэрээ сонсоо Kangta гэдэг одоо member амар царайлагчтай ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм зүйлийг бас жоохон бахта сонсож л өссөн байгаа байхгүй юу. Тэгэл чи нэг хашааны завсраар гэдэг шиг өснө стилүүд ч юм байна одоо.
яг анхны одоо юу гэдэг системчилсэн байдлаар гарч ирсэн хамтлаг гэж ойлгож болно. Ерөөсөө K-pop-ийн ингэж гаргаж ирсэн хамтлаг дундаасаа ийм загвараар цаашаа ахиж хамтлагууд гаргаж болох юм байна гэдэг одоо жишээ болсон хамтлаг нь HOT гэж ойлгоход болно. 2001 онд л манай энэ хамтлаг тарцсан байгаад нь л та. Үүсээд тэгээ одооны хамтлагууд ч юм бол ингээл урт хугацаанд ингээд сайн оршин тогтнол явдаг шүү дээ. Энэ яг хөвдөө нөгөө систем нь тогтворжоогүй байсан гэж хэлэх үү. Угаасаа л нөгөө SM гэдэг entertainment чинь тэгэл уран бүтээлч тэгээ гэрээний зөрчлөөс болоод ингээл салдаг. Өө хамгийн анхны хамтлагуудаасаа л ингээл гэрээний зөрчлөөс болоод ингээл тарааж исэн юм байлээ. Тэгэл энэ хамтлагийн ачаар одоо яг юу үлдсэн бэ гэхээр трейний нөгөө дадлагдагч систем тэ синхрончилсан ингээ бүгдээрээ ижлэхөө хөдөлт ингээ бүжиг official фэн клубын өнгө айс тэгэл нарийн удирдлагад орох айдлын дүр төрхийг ингээ тогтоосон стандарт гэдэг ч юм уу те. Эдгээр бүгд тэднээс эхлээ индастригийн стандарт болсон гэж үздэг байна. За яра анхны K-pop-ийн октын групп. Яагаад октын групп байгуулагдах шаардлага гарваа? Нэг одоо гайхаад байх зүйл байхгүй л дээ. Одоо HOT гэдэг хамтлагийн маань фэн клубын одоо дийлэнх хөв нь октод л байгаа. Эндээс ийсу маань нэгэн зүйлийг ойлгосон нь октын фэн зах зээл одоо хэмжээшгүй том тий. Гэтэл тэдэнд өөрсдийнх нь даган дуурайх баясах уран бүтээлчд алгаа гэсээр 1997 онд SES гэдэг хамтлагийг гаргаж байгаа. Йоо за энэ хамтлагийг бол би нөгөө өөрөө жоохон бахтай ингээл зураг дээр мьюзик видеог нь хараад пүм ингээл тий тархин дотор нэг юм ингээл дэлбэрдэн штэ. Яг тэр шиг болж байсахгүй. Ингээд сонсоход ингээд тий айн амар кач. Би бол Dreams Come True гэж яриалаа л да. Айн амар кач. Тэгсэн бүжгэн амар ингийн мөртлөө бас амар кач тий. Ямар хөөрхөн ихчнэр вэ гэж бодож байгаа юм чаа. Тэгээд 97 онд ийм групп октын групп үүссэн ба. Тэгээд мэдээж одоо зөндөө алдартай дуутай нэг бүрчлэн дуртаад энэ хамтлагийн амжилтыг ч гэсэн нэг бүрчлэн дуртаад байх бол хэцүү. Сүүлд сая 21 онд Aespa ч гэсэн эдний Dreams Come True ингээд шинжлэн дахин дуулсан байлээ. Тэрийг ч гэсэн би сонсоод өмнөхийн сонсоод амар гоё байгаад байгаа. За тэгээ энэ хамтлагаас өөр нэг дурдах хэвээр зүйл нь гэвэл энэ хамтлаг өмнө HOT-ийн анхлан хятад ингээд багаар ингээд нэвтэрч болдгийм байна гэдгийг гаргасан бол SES гэдэг хамтлаг нь болохоор Японд бас ингээд нэвтэрч болох юм биш үү гэдэг бас ингээд гаргаж ирсэн байгаа. Тэгээ хожмоо тэдний ингээд гаргасан жимиг буа болон твиксгүй гэх зэрэг хамтлагууд бүр ингээд гой засаад боломжтой шүү гэдгийг ингээд замыг нь одоо дэлгэж өгсөн гэж хэлэх юм болно. За тэгээд мэдээж одоо ингэж ярихаар одоо ингээл зөвхөн SM гэдэг entertainment байсан юм уу гэвэл одоо мэдээж үгүй. DSP Media гэдэг одоо Media Entertainment Production компани бол байсан. Яг л бас яг SM-тэй зэрэгцгүүцсэн ингээд одоо чинь SM HOT гэдэг эрэгтэйчүүдийн хамтлаг байсан бол DSP-д одоо жишээлбэл J-Kiss байсан. Тэнгүүд SM SES гэдэг октын хамтлаг байсан бол DSP-д одоо Finkel гэдэг хамтлаг байсан. Одоо та нар Finkel гэдэг хамтлагт сайн мэдгээр манай E-Hero гэдэг нөгөө 2003 онд нөгөө 10 minutes гэдэг дугаараа алдартай баг Солонгосын хамгийн анхны ETK бол гэдгээрээ тий хүн болгон мэднэ. Яг DSP гэдэг энэ production өмнө бол байсан. Өмнө ингээ бүр ингээ хамтлагууд гаргаж ирсэн. Тэд нар нь одоо Suban Charge гэдэг юм уу те. Ингээд тэр ч одоо бас л ингээ олон гишүүнтэй ингээд яг л ингээ хамтлаг те дуучин юм биш үү те. Эдгэрчэндээ K-pop-ийн анхдагч хамтлаг биш юм уу гэхээр бас ингээ болохгүй байгаа. Яагаад гэвэл нөгөө хэд чинь яалтчгүй нэг арай зохиолын дуу нэг эстрад маягийн суурьтай байгаад болохоор болдгоо байх нэ. За тэгээд мэдээж энэ өрсөлдөөнүүд байсан. Тэгээд мөн ялгаагүй SES хамтлаг маань 2000 он гарвуугүй юу бас тарсан байгаамаа. Гэтэ яг хөө мэдээж нөгөө иймэрхүү алдартай хамтлагуудын жишгээр ингээл хожмон эргэж нийлээл тоглолт хийсэн гэдэг тиймэрхүү зүйлүүд байгаа. За ингээд ерөнхийд нь дурдахад 1-р үеийн K-pop бол иймэрхүү байгаа. Гэтэ 1-р үеийг гингүүдээ шууд та нараас 2-р үе гэж ойлгож магадгүй. Энд ч бас ойлголцоод янз бүрийн зүйл би 1.5 дэ 1.5 дахь үеиг ч гэсэн хамтлагууд байдаг. Тэгээ мэдээж тэр хамтлаг бүрийг дурдах бол хэцүү. За тэгэд 1-р үед иймэрхүү сонирхолтой зүйлүүд болж исэн. Гэхдээ 1-р үе одоо би та нарт ингээ 2000 он дөнгөж гарвуугүй ингээд тараад байна гэсэн шүү дээ. Энэ бас бас өөр зүйлтэй бас холбож болох юм. Энэ юу гэхээр 2000-ад оны ихэнх үеийн K-pop-ийн уналт гэдэг бас дэд бүлэг сэдв байна. За энэний талаар болдоо чамааг бас гоё дэлгэрэнгүй яриад өгөөч гэж хүсэж байна. За тэглгүй яах вэ? Мөглөөмөө сая хэлжсэнчлэн 2000-ад яг бидний мэдих K-pop бол ер нь яг энэ үетэй яг
сая түрүүний хэлжсэн дуунуудын яг үнээс эхэлж байгаа. За яг үндэ миний бидний мэдгээр ингээд амар мандат байсан юм шиг байсан боловч за хэд хэдэн шалтгааны улмаас 2001-ээс 2005 оны хооронд ер нь K-pop ер нь маш тийм уналтанд орж эхэлсэн байдаг л. За түүний шалтгаануудын хамгийн ихнийхийг нь болохоор өмнө мөнхлөгийн маань хэлжсэнчлэн HOT, SES гэх мэт хамтлагууд маань ерөөхдөө байхгүй тараад алгахаар хоосон орон зай үсээд эхэлсэн. За дээрэс нь болохоор хамгийн том зүйл бол дижитал давлгаа ба MP3 бод ер нь дэлхийн хөгжмийн ер нь тэр чигт амар том цохилт өгсөн байдаг л. За энэ бол яалч аргагүй. За өмнө нь бол юу гэдгийг те нөгөө нэг альбомаараа борлуулалтаараа мөнгө олдог байсан чинь зүгээр интернетэд одоо MP3 дээрээс татаж болох хэмжээний тийм платформуд үүсээд эхлэнгүүт ингээд борлуулалт маань байхгүй болоод ирэнгүүт нөгөө хүмүүс маань ингээд тийм ашиггүй болоод ирэхээр ялчгүй ийм асуудал гарч эхэлсэн байдаг. За дээрэс нь 1990-ад оны амжилтыг дуурайсан авиас чадвар муутай, за дээрэс нь ижлийн хэв маягтай ер нь тийм бабл гэж ярьдаг шээ тийм ингээд бүр хитрхи ийм хөөсөрсөн ийм хөө тийм залгамж халаанууд айгүй их гараад ирсэн. Тэр нь бас нөлөөсөн гэж үздэг. За дээрэс нь яг энэ үед болохоор соло дуучдын алтан үе давхцаад эхэлсэн байдаг. За хамтлагуудаас илүүтэйгээр ганцаарчлсан дуучид зах зээлээ эзэлж эхэлсэн байдаг. За энэ үед K-pop хамтлаг гэх ойлголтоос төр хөндөрч хувийн хүний харизм руу ер нь шилжсэн үе гэж ойлгож болно. За жишээлх юм бол одоо Pua тий Японы зах зээлийг байлдан дагуулж K-pop-ыг гадагшаа нэг хүн чиглүүлэх тийм зүйл гарсан. За дээрэс нь P буюу Rain те төр одоо нэг хүн одоо жишээнд бүжгэлдэг, кино дуудаг, дуулдаг гэд нэг хүний ийм авьяас чадварыг түлхүү гаргах тийм боломжууд гарч ирж байгаа. За дээрэс нь нөгөө өмнө төр мөнхлөг маань танилцуулсан E-Fury буюу 10 минутаараа гарч ирсэн дуучин маань яг энэ үед хувийнхаа одоо яг тийм бүр хамгийн амжилттай энэ үеийг эхэлдэг. За энэ үеийн бас нэг яагаад ийм болсон шалтгаан нь болохоор мөглөө мэдэх байхaltaа Солонгос 97 онд IMF буюу нөгөө нэг саарл жагсаалтанд ордог штэ тий. Тэнгүүтээ нөгөө нэг олон хүн тижээж ингэх ер нь боломжгүй болоод ирсэн Солонгосын эдийн засаг нэг компани ч гэдэг юм уу тий. Энэ бол бас асар том зүйл болсон. Нэг хүн нэг зүйлийг хийх боломжгүй. Нэг хүн маш тийм олон чадвартай байхаас бүр аргагүй зүйлийг нийгэм шаардаад эхэлсэн болохоор ийм ганц нэг хүн одоо дуулдаг бүх чадвартай хэлний мэдлэг хүртэлх байх чадвартай байх шинэ тий. Пуа жишээ гэх юм бол ус цаас Япон хэлтэй байсан байдаг шүү дээ. Яг ийм зүйлүүд бас гарч эхэлсэн байдаг. За тэгээд ер нь бол энэ хүн үнэлтийн үе нь K-pop-ын салбарт ер нь асар том сургамж болсон гэж ойлгож болно. Зөвхөн компаниуд төдийгүй одоо энэ зүйлүүд маань зөвхөн дотоодын зах зээлийг огт ингэж харж болохгүй юм байна. Хэдүүлээ энээс цаашлахтаа бүр яалчгүй гадагшаа гарахгүй боломжгүй юм байна. Дотооддоо итгэж болохгүй юм байна шүү гэдгийг ихэлсэн гэдгийг ойлгоод одоо Super Junior 2005 онд тий 2 дугаар үеийн хамтлагууд илүү системтэй олон улсын зах зээл чиглэсэн байдалтайгаар бэлтгэгдэж эхэлсэн байдаг. За ингээд үүнээс хойш ерөнхийдөө бас Азийн зах зээлд байлдан дагуулсан K-pop-ийн түүхэн үе эхэлнэ. За би яг энэ үеэс нь үргэлжлүүлээд мөнхлөөгөө хэрхэн байлдан дагуулваа гэдэг дээр яриад өгөөч гэж хүсэж байна. Зөв. Гэхдээ би ингээ Pua болон Rain Азийн зах зээлийг байлдан дагуулсан гэд нэг бас богинохон ярьчээ. За тэгээ. Сая тэгтээ нэрнгээсээ яалтчгүй нөгөө Солонгос ч нь одоо өөрөөсөө бас зах зээл нь хумигдаад, эдийн засаг нь муудаад, тэнгуүтээ өөрөөсөө энэ дуучид нь гас гадагшаага гарах боломжгүй. Тэгэхээр ингээд хамтлагч мас олон хүнтэйгээд бас зөндөөл авалцах бодолцох зүйл байгаа юм л да. Тэгээд ингээд саяын болдын хэлсэнчлээ ингээд 2000-ад оны ихээр K-pop дотоодын зах зээл нь хямарсан одоо ингээд бас нэг эвгүй ингээ апасны байгаа үед Pua болон Rain гэдэг маш том хоёр нэр Солонгосын хөгжмийг хилийн чандад ялангуяа Азийн томоохон зах зээлд гаргах гүүрэн болсон юм аа. За тэгээд тэдний амжилт өнөөдрийн K-pop-ыг дэлхийг байлдан дагуулах үндсэн стратегийг тодорхойлж өгсөн гэж бүр үздэг. Pua бол K-pop түүхэнд локалчлалын стратегийг одоо төгс хэрэгжүүлсэн анхны дуучин гэхэд болно. Юу гэсэн үг вэ гэхээр одоо бүхэл бүтэн SM Entertainment-ын түүнийг бүр жоохон байхаас нь 13 настайгаас нь Япон хэл соёлд ингээд сургаад Японд ингээд гадны дуучин ирээд дуулаад байгаа биш. Япон хэл соёлыг сурцсан. Японы үзэгчдэд ингээд тий бүр ингээд relative байхаар ингээд хүлээн зөвшөөрөгдөхөөр байлгаж team стратегиэр Японд гаргасан байгаа. Тэгэд 2000 оны ихээр ингээд Японы өөрсдийнх нь баг Billboard гэхээр чартанд ингээд тэргүүлж мэргүүлээд ингээд Солонгосын дуучин
яг адилхан Японы зах зээлд гарч болох юм байна гэдгийг харуулсан байгаа. Тэгээ тухайн үед тэр амжилт нь Солонгос болон Японы хоорондох соёлын хүүтэй харилцааг бас зөөлрүүлж өгсөн. Дараагийн үеийн хамтлагууд болох TVXQ, Girls' Generation нар Японы зах зээлд нэвтрэх замыг зассан гэж байгаа. Тэгээд юу гэсэн үг вэ гэхээр Япон ч гэсэн бас яг соёлын хувьд бас айгүй хаалттай байсан. Тэгээд 90-ад оны сүүлээр л соёлын хаалтаа Япончууд бас зөөлрүүлж байсан байлээ л дээ. Тэг хоорондоо ингээд Солонгос, Японч өөрсдөө ингээд хоорондоо бас ярьжсэн юм байна лээ. Одоо жишээлбэл манайх ингээд танаа анime мангаг хөвшүүлээд тэ ингээд оруулаад нэвтрүүлэхэд бол асуудалгүй. Ингээд бас Японч гэсэн адилхан танаа ингээд pop соёл юу гэдэг тэ ингээд бид нар ч гэсэн оруулахад үгүй гэд яг 90-ад оны сүүлээр яг энэ үйл таарж байсан байлээ л дээ. Гэтэ таарлаа гэд энэ тэр эрсдлийг үүрэх хүмүүс бас хэцүү шттэ тэ. Гэтэ ингээд SM Entertainment-аас цасыг ханслаад одоо ингээд тэ ороод Puaman бүр ингээд боломжтой юм байна гэдгийг үзүүлсэн байгаа. За харин нөгөө талд Rain манад ирчихсэн танилдууч яах вэ? Тэгээд Rain одоо юугаараа онцлог байсан бэ гэхээр үзүүлбэр болон K-драмагийн хүч. Зөвхөн K-pop гэдэг чинь зөвхөн хөгжим тоглох, дуулах биш. Дээрэс нь ингээд үзүүлбэр үзүүлэх, мультимедиа гэдгийг одоо баталсан уран бүтээлч болж ин л та. Тэрээр зөвхөн дуучин биш жүжигчний карьераар зэрэг эхлүүлсэн одоо Full House цуврал нь Аз даяар асар их амжилт болсон бөгөөд энэ нь түүний хөгжмийг цааш нь сурталчлах хамгийн том хөшүүрэг болсон. Майкл Джексон болон Ашер нарын хим маягийг санагдуулах хүчрхэг бүжиг өөртөө ихтэй дүр төрх нь Хятад, Тайланд, Вьетнам зэрэг орнуудын залуусыг байлдан дагуулсан. Тэгэл угаасаа санаж байгаа бол миний байшин гэдэг драмаг мэдгүй хүн баг байдгүй байсан шүү дээ. Тийм үстэй. Яг үнэ. Яг үнэ. Тэгээд 2006 он тэрээр Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгарч K-pop-ын зөвхөн Азаар хязгаарлагдах байхгүй гэдгийг одоо харуулсан байгаа. За тэгээд ямар ч тач энэ хоёр хүний ялгаа нь юу вэ гэхээр хэдийгээр хоёулаа Азийн зах зээлийг байлдан дагуулсан боловч арга зам нь болохоор өөр. Буа болохоор Японы зах зээлд хэлний төгс мэдлэг гээд соёлын хүрээнд чанартай pop дуугаараа нэвтэрсэн бол Rain нь Хятад болон зүүн өмнөд Азад performance, харизм, кино урлагаараа нэрвэнд болсон. Тэгээ Буа системтэй сургалтын загварыг тогтоосон бол Rain нь Hollywood авалгааг мультимедиа байлаар маш олон төрлөөр нь хэлбэрт оруулсан гэж үздэг байна. За тэгээд эдийн засгийн болон стратегийн ач холбогдол эндээс бас гарч ирж байна л да. Тэдний амжилтыг бодиттой байна, боломжтой байна гэдгийг одоо ингээд K-pop Солонгос даяараа харчлаа, ингээд нотолчлоо. Тэгээ нэгдүгээрт гадаад зах зээл рүү гарах нь сонголт угаасаа байгаагүй. Энэ нь бүр амьд үлдэх сонголт арга байсан. Солонгос дотроо угаасаа ингээд зах зээл нь хумигдсан тий. Ингээд томрох боломжгүй наа гэдгийг томтолцсон шүү дээ. Ягаад гэвэл дижитал яасан ийсэн тий бит борлуулалт гэсэн байхгүй бүгд MP3 болоод тий дижитал хулгай гэдэг зүйл чинь газар аваад ерөөсөө тэрийг чи одоо буцаах юмш боломжгүй. Хоёрдугаарт нэг уран бүтээл зөвхөн дуудуулахаас гадна сурталчилгаа, кино, аялан тоглолт гээд маш олон зүйлээр бас ашиг болж болох юм байна гэдгийг бас нотолж харуулж байгаа. Яг үүнтэй зэрэгцээд яг мэдээж нөө Солонгосын 3 том компаниуд хэдийнэ гарцсан байсан л та. Гэхдээ тэдний өндөр ямар арга хэмжээ авсан бэ? Энэ гурвын талаар илүү гой сайхан ярьж өгөөч. За тэгэл яг одоо яг хоёулаа хойтой ярихын тулд яалтчгүй энэ одоо Big 3 гэдэг том 3 компани одоо өнөөдөр төлөөлж байгаа энэ 3 компаниг бол ярихгүй угаасаа болохгүй. За тийм болохоор энэ 3 компанигаа бас нэгэнгүй ярихаас нь гадна ер нь тийм товчхон байдлаар тийм хүмүүстэй ойлголт өгөх нь зүйтэй гэж бас би бодож байна. За энэ 3-ыг бол ер нь тулгын 3 чулуу гэж хэлж болно. За ямар компани бэ гэхээр SM, YG, JYP. За энэ 3 нэргүүгээр бол одоо K-pop-ыг төсөөлөхийн аргагүй. За энэ компаниуд өөр ингэсэн өнгө төрөг философитойгоор хөгжмийн ертөнцийг хэрхэн байлдан дагуулсныг одоо хэдүүл ам сонирхцгаая. За SM Entertainment буюу K-pop системийн архитектор гэж байгаа. За үүсгэн байгуулагч нь Lee Sung-man гэдэг хүн. За түрүүний Мөглөгийн маань маш их ярьсан те энэ хүний тухай. За энэ хүн бол ерөөхдөө SM-ийн түүхийг маш их алсын хараатай хүн гэдгээр нь бол харж болно. За Lee Sung-man анх өөрөө бол дуучин байсан ч Америкийн нэгдсэн улсад суралцж байхдаа үзсэн MTV соёл түүнийг бүр мөсөө өөрчилсөн байдаг. За тэрээр Солонгост бэлтгэлсэн од буюу idol системийг нэвтрүүлэхээр шийдээд
эх орондоо ирсэн байдаг. За үүний өвчин болохоор 1989 онд SM студиог байгуулсан. За дараа нь түүнийгээ томсгоод 1995 онд албан ёсоор SM Entertainment-ийг үүсгэн байгуулсан байдаг. За эдний гол стратеги нь болохоор за cultural technology буюу одоо соёлын технологи тий. Тэд анх удаа кастинг, бэлтгэл, продюсинг гэсэн нарийн дамжлах бүх үйлдвэрлэлийн системийг бий болгосон байдаг. За энэхүү системээс төрсэн анхны төгс бүтээл нь бидний өмнө ярилцсан HOT хамтлаг гэж ойлгож болно. За хоёр дахь нь бол YG Entertainment, хип-хоп ба стрит соёл гэж ойлгож болно. За үүсгэн байгуулагч нь Yang Hyun Suk. За Солонгосын хөгжмийн түүхийг өөрчилсөн Sotegi болон Boys хамтлагийн гишүүн Yang Hyun Suk түүн хэлжсэнчлэн тий. За тэрээр K-pop-д хар буюу хип-хоп R&B урсгалыг голчлон нэвтрүүлсэн байдаг. За тэр болохоор 1996 онд Yangon Entertainment-ийг нэртэйгээр анх байгуулсан. За гол стратеги нь болохоор тэдний өрөө бол ер нь Aviaspa өрмөс байдал. YG-ийн төгс гадаад төрхөөс илүүтэйгээр хувь хүний swag те гол нь өөрийн гэсэн өнгө төрхийг чухалчилж үздэг. За түүнэрийн жишээ бол яалчгүй Big Bang, 21, Blackpink гэсэн дэлхийн хэмжээний супер одууд гэж ойлгож байна. За нөгөө гурав дахь нь JYP Entertainment илүү сүнслэг дуугаралтай тийм харизмтай компани гэж ойлгож болно. За үүсгэн байгуулагч нь та бүхний сайн мэддэг хамгийн царай муутай K-pop од гэж баг бид гэж бодож байна. Park Jin Young. За Park Jin Young буюу J Park те JYP гэдэг чтэй. За өөрөө маш амжилттай соло дуучин, бүжигчин байсан хүн. Тэрээр өөрийнхөө дуучин байх буйн туршлага дээр үндэслэн бусад залуусыг бэлтгэхээр шийдсэн байдаг. За тэр ч бас 1997 онд Taehyung Planning нэртэйгээр байгуулагдсан. За 2001 онд түүнийгээ JYP Entertainment болгосон байдаг. За тэдний гол стратеги нь болохоор түүний одоо алдартай тийм юу гэдгийг хагас агаар, хагас дуу гэж яриад байгаа. Энэ техникийг болохоор тэрүүгээрээ маш алдартай. Park Jin Young дуучдынхаа хоолойны техник болон сэтгэлийн хөдлөлт маш их ач холбогдол өгдөг. Тэрээр одоо бидний мэдих G.O.D, Rain, Wonder Girls зэрэг уран бүтээлчдээр дамжуулж олон нийтэд таалагдах тийм public friendly хэв маягийг төгс эзэмшсэн тийм продюсер байсан гэж болно. За тэгээд эднийх энэ гурав хэрхэн одоо энэ биг гурав болсон бэ гэдгийг бол өмнө өглөөгийн маань хэлжсэнчлэн тийм тэг гадагшаа явуулсан байдал янз бүрийн академик боловсролыг нь маш сайн анхаарсны хүчинд өнөөдөр ийм байр суурьнд орсон гэж ойлгож болно. Ингээ ярьсан чинь бас нэг юм дурдмаар санагдчихлаа. JYP чи өөрөө SM даах орох гээд бас тэг орч чадж байгаагүй гэсэн нөхөрөө байгаа шүү дээ. Ингээ ярингоо зөндөө жижиг зүйлүүд бас байна. Rain чи анх JYP-гийн арын бүжигчин байсан гэж байгаа. Тийм. Харин ингээд сонирхолтой гой юмнууд их өнөө нэр. Амар би нэг яриагийн сонсон чинь ингээд дуулж байгаа чинь надаас илүү бүжгэлэх гээд бүр урдуур гарч бүжгэлэх гээд би ууралж байсан гэж ярьж яхаа сонсож байсан. Тэр хоёрт одоо баг яг амар гоё найз нар шиг лээд юм билээ. JYP Rain хоёр чинь бүр амар. За дараагийнхаа тэгвэл сэдв рүүгээ орох уу мөглөө. Хоёрдугаар үеийн нээлтийг мөглөө маань хийж өгөх болов. Ямар ч тач ингээ гоё нөгөө яг 2000-ад оны тий их үе яг л K-pop гэдэг зүйл алдартай болж байгаад их гурвал гэдэг л том 3 компани байсан тий. За энэ ч үгүй мэдээж одоо 2 дугаар үедээ бол салшгүй холбоотой. За ингээ би 2 дугаар үеийг төлөөлүүлээд ярья. За 2 дугаар үеийг одоо ер нь ойролцоогоор 2003-аас 2012 он гэж үздэг байхan. Тэгээд Солонгосын хөгжим Азийн хэмжээнээс халиад дэлхийн соёлд нөлөөлж эхэлсэн алтан үе юм. Энэ үед K-pop өнөөгийн бидний мэдэх айдол соёлын стандарттэй бүжгийн дэглэлт, фэндом соёл тэг нэг хамтлаг нь олон гишүүнтэй байх, гишүүн бүр тогтсон ролтой байх ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүд нь хэдийнэ стандарт системийн нэг хэсэг болцсон байсан. За тэгээд Super Junior, Big Bang, Girls' Generation-ийн тухай ярихаас өмнө TVXQ буюу Тумбан Шингигийг одоо дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд одоо 2003 онд гарч ирснээр айдлуудын хямралыг зогсоож K-pop-ыг дахин ам оруулсан гэж хэлж байгаа. Буагийн дараа Японы зах зээлд хамгийн том хаалгыг нээсэн хамтлаг болсон. Яг ярил нэрээ TVXQ гэдэг хамтлагч бүр галзууруулж ирсэн шүү дээ. Амар. Яалтчгүй ингээд те K-pop-ыг ингээд амтай болтон те ингээд улам ингээд зах зээлийг ингээд тэлхэд хүргэжсэн хамтлагуудын те хүргэжсэн ч гэхгүй анхдаг хамтлагууд л гэж одоо баг ярина шүү дээ те. Тэднийх нь нэг нь байгаа. За ингээд
өргөжлүүлээд яри мэдээж 2 дугаар үе гэдэг бол хамгийн алтан үе одоо маш их дурдах хэвээр хамтлаг байгаа. Тийм болохоор маш богинохон гэлз ингээд дурдаад явъя. За одоо үүний дараагаар би Super Junior-ыг дурдмаар байна. Энэ хамтлаг нь бас нэг шинэ хувьсэл бас авчирсан. Энэ юу вэ гэхээр олон гишүүнтэй хамтлаг бас unit системийн анхдагч. SM Entertainment-ийн байгуулсан энэ хамтлаг K-pop хийдэд хувьсгал авчирсан. Тэгээ сайн миний дурдсан хэд байна. Тэгээ тухайн үед 13 гишүүнтэй байна гэдэг бол төсөөлшгүй зүйл. Энэ нь гишүүн бүр өөр нэг гэсэн үүрэгтэй тий мэдээж бүгд дуулдаг бүжгэлдэг. Гэхдээ юуны тулд ийм олон гишүүнтэй дуулдаг нь үнэхээр сайн, зарим нь үнэхээр сайн дуулдаг, зарим нь үнэхээр сайн бүжгэлдэг, зарим нь жүжиглдэг, зарим нь бүр хөтлөгч гэх жишээ нэ. За мэдээж хараа энэ үед чи одоо SM ч өөрсдийн нэг стратеги байгаа шүү дээ, локал жилээ. Тэнгүүд зарим гишүүн бүр ингээд зөвхөн гадаад хэл коммуникацтай сайн ч гэсэн ингээд гишүүнд нь бас тусдаа үүрэгтэй байгаа. Тэгээд дээрэс нь бас нэг зүйл харуулсан нь K-pop ч н одоо ингээд дуулангаа бүжгэлдэгтэй pop урлаг шүү дээ. Ер нь ингээд маш ингээд өнгөцгнөөр тайлбарлая гэвэл тэр нь бас маш шинжлэх те дуулж байхдаа бүгдээр ингээд зэрэг хөдөлгөөнтэй бүжгэлдэг те. Тэгээ 2009 оны Sorry гэдэг Super Junior маш алдартай дуу байгаа. Энэ нь YouTube дээр маш алдартай. Тэнгүүтээ K-pop-ийн бас үндсэн ойлголт чинь нэг ийм зүйл байдгийн байна гэдгийг хүмүүс хараад маш амархан ойлгохоор тийм томоохон хитүүдийн нэг болсон. Одоо би ч гэсэн амар сан чинь манай 10 жилд бүгд л нэг ингэсэн л хүмүүс байсан шүү дээ нэг хэсэг. Бүжиг маш амархан. Тэгэл 3 4 найзуудаараа зэрэг зогсож бол sorry ингээл те гэдэг байсан. Super Junior бол үнэхээр бас дийлдэхгүй хамтлаг байсан. Тухайн үед ч анги болгоо бас те бас нэг арай нэг K-pop-ыг ойлгодог болсон үеийг яриад байна л да. Тэгэхэд бол ингээд анги болгоо практик болгоо нэг хамтыг өвчлөөл авчдаг байсан шүү дээ барыг. За ингээд үүний дараа дурдах хэвээр 2 дугаар үеийн төлөөлөл хамтлаг бол Big Bang. Энэ нь уран бүтээлч айдлуудын одоо 90 үеийг авчирж байна гэж одоо хэлээ да би хэлмээр байна. За YG Entertainment-ийн Big Bang хамтлаг K-pop-ыг зөвхөн хөөрхөн үгүүдийн хамтлаг гэх хэвшмэл ойлголтоос гаргасан. Одоо юу гэдэг за зүгээр л одоо хамтлагийн ахлах G-Dragon дуунуудаа өөрөө продюсинг хийдэг байсан нь айдлууд бол зүгээр л нэг тийм бэлтгэгдсэн хүүхэлдэй биш ээ. Харин жинхэнэ уран бүтээлчд гэсэн байж болдгийм аа гэдгийг одоо баталж үзүүлж байгаа. Тэгээд тэдний хөгжим болон хувцлалт нь тэ бүгд одоо тийм жигд маягтай тэ ингээд нэг роботууд чиг ингээд заавал ингээд хэвлээ тавьсан юм шиг биш. Бүгд өөр ингэсэн өнгө асыг илэрхийлэх үз. Дээрэс нь K-pop ингээд нэвтрүүлж байгаа. K-pop нэвтрүүлж байгаа одоо шинэ өнгө ас гэх юм уу те нэг тийм street vibe те яг тэгвэл энэ Big Bang гэдэг хамтлагч угаасаа YG ч ер нь тийм хипхоп сүртэй entertainment байгаа байхгүй юу. Big Bang ч гэсэн ер нь хипхоп сүртэй хипхоп дуу болгож бэлтгэжсэн хамтлагч нь ялчгүй тухайн үеийнхээ юуг дагаад K-pop болохоос аргагүй болж байгаа. Гэтэ мэдээж K-pop нь K-pop гэхдээ тийм street vibeтэй хипхоп сүртэй хамтлаг. Энэ нь тэгээ мэдээж маш амжилттай. Энэ айдлууд те уран бүтээлч өөрсдийнхөө дуу зохиож продюсерлдэг нь те үнэхээр ингээд шин генерашны инспирэшн болсон. Big Bang-ийг одоо те ийм юмны анхдагч, ийм юмны төрөөж, ийм юмны манлайлагч гэдээ дуртаад байвал дуусахгүй яг үндэ. Юм 2 дугаар генерашн Big Bang-д зориулаад те яг мэдээж бусдад нь бүгдэнд нь зориулж бичлэг хийж болох үс алтартай намтар төвтэй ч гэсэн Big Bang гэдэг хамтлаг бол тусад нь ингээд бас онцлохгүй байхын аргагүй. Ийм хамтлаг 2 дугаар арын алга явуулаад байна уу? Ийм хамтлаг 2 дугаар үеийн төлөөлөл байна тий. Үнэхээр бас тий. Саяхан көчлөдөр хүртэл гараад тэр тоглолтын үзээд бас тий. Нулимс ингээд туслуулаад гоё байлаа. За тэгэл Lies, Harrow, Fantastic Baby зэрэг дуунууд. Одоо юм тиймэрхэн яриад явах вэ? Окей. За ингээд зогсъё. За ингээд үүний дараа дурдах ёстой зүйл гэвэл би л яг өдрийг ингэж хагсаагалаа гам л та яагаад гэвэл яг төлөөлөл нь болгоод Chaos Generation гэдэг хамтлагийг дурдах хэрэгтэй байна. Одоо үндэсний октийн хамтлаг гэдэг нэршлиг хүртэл ингэж авсан октийн хамтлаг байгаа. Яг олон октийн хамтлагаас энэ октийн хамтлагийг дурдсан нь шалтгаантай. Тэгээд SM октийн хамтлаг 2 дугаар эмэгтэй хамтлагуудын стандартыг одоо тогтоосон гэж хэлж болно. 9 гишүүн яг нэг хүн шиг ижлэгэн хөдлөх төгс синхрон бүжгийг тэд дэлхийд таниулсан. Тэдний дуунууд, тэдний концепт, сургуулийн охин, тэнгисийн цэрэг, хөгжөөн дэмжигт гэх мэт концепт гэдэг зүйл нь ямар чухал болохыг харуулсан.
Тэр анх удаа эрэгтэй хамтлагуудтай энэ зэрэг зүйлс том фэндом бүрдүүлж чадсан эмэгтэй хамтлаг болсон гэхэд хэлсдэггүй. За ингээд Girls Generation-ыг би яагаад онцлмоор байсан бэ гэхээр одоо тэ K-pop гэдэг одоо жанр байна. За чи энэ жанрыг төлөөлөх үз ганцхан дуу надад үзүүлчихээ сонсуулчихаа гэх юм бол би яагаад ч юм Girls Generation-ы Into the New World гэдэг дуу санаанд ороод байдаг байхгүй юу? Тэр дууны эхэлж байгаа ингээд өнгө eyes music video тэр music видеоны ерөөсө бүхэлдээ ингээд гişүүн болгонд нэг өөр ингэсэн story юу гэдэг те дахилтны эхлэнгүүд бүжгэлж байгаа гэд бүх юм ягаад ч юм энэ дуу надад ингээд K-pop гэдэг жанрыг айгуус гоё илэрхийлж өгөх ганц дуу юм болов уу гэж бодогддог байхгүй юу. Тийм болохоор би Girls Generation 2 дугаар үеийн төлөөлөл дээр нэлээд дээгүүр оруулаад ингээд аваад ажиллаа. Аваа хийчлаа гэх нэг. Жог яриа халаад шүү уушлаараа манайхаа. За тэгээд 20 дугаар үеийн мэдээж бусад томоохон төлөөлөгчдийг бас дуурдахгүй бол болохгүй. Бас багхан ч болов дуурдах нь маш зүйтэй. Тэгэд энэ үеийг бүрэн дүүрэн болгоход бусад хамтлагуудыг мэдээж маш чухал үүрэг гүйцэтгсэн. Wonder Girls-ын жишээ нь Америкийн нэгдсэн улсын Billboard Hot 100-д орсон анхны солонгос хамтлаг болж ийла. 21 Girl Crush буюу хүчрэг эмэгтэй концепт дүрийг маш тодорхой авчирсан. Бас үнэхээр дурдахгүй байх аргагүй том хамтлаг Shiny байна. K-pop-ийн хамгийн хүнд бүжгийн дэглэлтүүд болон орчин үеийн R&B дууралтыг бас хослуулсан. K-pop-ыг R&B-тэй хослуулсан. Тэгэд мэдээж 2PM байна, Tiara байна. Юу вэ те. За ингээд Tiara гэсэн чи бас өчнөө дурсамж ороод ирлээ. 2PM ч гэсэн бас үнэхээр гоё дурсамжуудыг бас сэргээж байна. Тэгээ 2 дугаар үе бол зөвхөн хөгжим байгаа болж YouTube, Twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт хүрэх боломжтой болсон үе юм. Энэ үеийн хамтлагуудын тавьсан суурин дээр л одоо 3 дугаар үеийн BTS, Blackpink зэрэг дэлхийг байлдан дагуулж байгаа хамтлагууд гарч ирээ өдий зэрэгтэй байгаа гэж хэлэхэд үнэхээр хэлсдэггүй. За ингээд 2 дугаар генерашнтэй уялдаад нэг маш том үйл явдал болсон байдаг юм. Энэ үйл явдлыг одоо бич дээр чиш дээр одоо ер нь бол маш их хүн бүгдээрээ л гэрчилсэн шүү дээ. Яг сонирхолтой тухайн үеийн уур амьсгал бас яг миний сая ярьсан зүйлүүдтэй холбоотой сэтгэлж болно л доо. Ямар ч тач миний ингээд үргэлжлүүлэх сэдв бол Gangnam Style саяар үргэлжлэх нэ. Окей, ингээд болдоо шилжүүлж байна. За тэгэл яг сая ярихын өөртөө би сэтгэл хэлж байгаа гэдэг хэлий гэдэгтээ би хэлмээр санагдчихсэн. Юу вэ л та. Би Super Junior гэдэг хамтлагийг хараад яг би нэг тийм солонгос нэг доромжлуулах нэг тийм болцсон юм шиг надад санагдаад байна. Шовдорлуулах ч юм уу нэг тийм эмгтээлэг яагаад тийм гомо юм сонсоод байгаа юм ч гэдэм юм. Тийм чи болохоор сая хэлэхдээ болохоор амар тийм эерэг байдлыг авчирсан гэдэг юм. Надад бол эсрэгээр одоо ингээл ийм юм сонсоод тахтай тийм гэсэн нэг тийм жоохон эвгүй байдал санаанд ороод идэв шүү дээ. Яг тэр үе санаад ардیں۔ Дээрээс нь нөгөө Girls Generation дээр би нэг бодоод хаад ингээд би Rapper G-ийн дууг ингээд хайх гэж YouTube руу оронгууд G ерөөсөө гарахгүй. Дандаа нөгөө нэг тэдний G-гээ дуу гараад ирдэг заяа. Би тэгээ тэгж бодсон ш. Тэн Rapper G бас энэ Big G болсон эдний G гэдэг дуунаас болсон байх үү дээ гэж би тэгж аягүй боддог байсан. Гэтэ үгүй ч болно. Тэр юм боддог байсан шүү нэрээ тий. Тийм. За тэгвэл үргэлжлүүлээд яачихгүй саяын чиний хэлсэн нэг юм чинь сонирхолтой санагдчихлаа. Яг бид төр төгсгөлт нь илүү гоё дэлгэрэнгүй яриа. Чи нөгөө Super Junior яасан анги болгонд барыг нэг дэмждэг байсан нэг хамтлаг момтлагтай Fraxтэй гэдсэн чи бас дараа үе шүү те. Та нарт ингээд бас тэрнээс өмнө ярих түүх бол бас зөндөө байгаа. K-pop гэдэг зүйл чинь бас айгүй олон фильтр дамжсан зүйл шүү дээ. Окей. Ийм зүйл. Чи яг юу бид байсан болохоор танад бас хамтлаг хувааж авдаг байсан юм бэ. Манад бол ер нь намайг төгсөн үзий ядсан шүү. Асуудалтай зөндөөсөн. Би ч өөрөө үзий яддаг хүмүүсийн хэсэгч бас байж явж үзсэн. Окей. Тийм үү. За окей тэгвэл яриад дуусахгүй дараагийн ажил руу оръё. За тэгвэл дараагийн сэдв маань мөхлэн маань хэлжсэн Gangnam Style шүү дээ. За Gangnam Style-ыг бол түүхэн гэр чинь бол яат шүү. Хоёулаа мөн за энэ үе рүү явахын тулд яг хэдэн оныг ярих хэрэгтэй вэ гэхээр 2012 оныг ярих хэрэгтэй. За Gangnam Style бол анх бол дэлхийн зах зээлийн рүү ерөөсөө чиглэлээгүй дуу байсан. За энэ бол солонгосын дотоод үзэгчдэд зориулсан хошин шоугийн өнгө аястай дуу байсан. За гэвч YouTube-ийн алгоритм энэ дууг хяналтаас нь гаргаж жинхэнэ утгаараа гадлыг ацаасан байдаг. За YouTube-ээс бүр ингээд нэг тэр бум хандлт аваад
бүр эвдэл тэгээд за үүнээс болоод одоо бүр гацсан гэх тийм мэдээ байдаг. За тийм болохоор Google компани бүр арга буюу кодоо шинжилгэхэд хүрчээсэн гэсэн бас мэдээ байдаг. За хамгийн том одоо энэ дууны маань онцлог бол морин бүжиг буюу ингээд тий ингээд бүр чаленжийг анх эхлүүлсэн гэж ер нь ойлгож болох байхаа гэж би бодож байгаа. Бүжгээр одоо чаленж хийгээд байдаг шүү дээ. Тэгээд K-pop авчирсан бас 3 том зүйл байдаг гэж үздэг. За энд бол нэгт нь болохоор хэлний хан нуруу унсан гэж ойлгож болоход англиар дуулах ёстой тэгжээ дэлхийд гарна гэдэг байсан бол зүгээр л солонгосоор дуулангуудаа бүр юу гэдгийг те Барак Обама дагаж бүжгэлжсэн байх жишээ нь те тийм том хүчийг гаргасан байна. За дээрэс нь Billboard бүр энэ дуунаас олж юу гэж миний санаж байгаагаар чинь амар амжилттай явангуудаа K-pop гэдэг шин зүйл би BTS-тэй андуурах гэдэг байна уу? Ямарсан Billboard-д бол маш том амжилттай байсан. За тэгээ би даасан K-pop брендийг үүсгэж чадсан тийм том зүйл гэж ойлгож болно. За тэгээд хэдийгээр PCY өөрөө 2 дугаар үеийн төлөөлөв боловч 3 дугаар үеийнхэнд BTS, Blackpink, EXO гэхэд зориулсан бэлэн хөрсийг ялчгүй бэлдээд өгсөн. Энэ болохоор Америкийн зах зээл дээр хийг ярьж байгаа юм л да. Тийм болохоор маш тийм том зүйлийг биднэрт авчирсан гэж ойлгож болно. Би бас сандын яг энэ дуу ид гараад ирэх үед 100 байсан баха. Би тэгээд цослонд явах хичээлөө юунд явах хичээлээ тэгсэн чи ерөөсө бүгд л энэ дууг микрд автобусанд бүр ингээл орилол дуулж байсан яг тэр үеийг санаад байдیں۔ Тэгээд яасан чинь жалам харыг дуурайцсан хулгаалцсан байлээ штэ мэйжлээ штэ гэж тэгэл яриад байдаг гэсэн штэ. Чамд тийм сонсч байсан уу? Юу. Гэхдээ яг бид хулгаалсан биш. Яг энэ дуутай холбоотой тэр дурсамжууд бол амар их байна уу. Тэгээд нэг юм дурсаа. Найзандаа орцсон нэгэл тий хараа чи энэ дууг харсан уу? Яасан инээдэр гэл найзтайгаа амар яриад тий. Энэ дуучтай ийм сонин дуу гэхэд хандлт нь ямар сайн явж байна. Энэ бүр амар тий энэ чигээр явчих юм биш үстэй нэсээ тэгээд бас тухайн үед нэг амар алдтай болог байхад би найзтайгаа үзээд байжсан ба. Манай нөгөө найз болохоор тухайн үед бол би K-pop амар том фэн биш заяа. Яг би зөвхөн Big Bang-аа л сонсдог. Тухайн үед ч би ер нь их амар Big Bang Big Bang-аас гадна тийм том фэн байгааг л тий. Тэгээ манай нөгөө найз болохоор ер нь тийм K-pop-ыг ерөнхийд нь ингээд сонирхдаг залуу байсан байгаа байхгүй юу. Тэр надад сонсолоо дараа ийм фан дуу мүү гэсэн чи би бас нэрээ ямар фан энэ тэгснэ ийм фан дуу гэхэд хандлт нь ямар сайн байна гэл тухай тэрчсэн чинь би ингээл өдрөөр нөгөөддөө уулзуулт хараа хандлт юм гэл маргааш нөгөөдөр дахиад хараа хандлт юм гэл эн чинь тэгээд бүр ингээд Аз зөвхөн солонгос хүмүүсийн баярлах зүйл биш Аз даяараа баярлах зүйл болж байгаа байхгүй тий бүр ингээд тэмдэглөөштэй зүйл болчихж байгаа. Ягаад тэгвэл энэ чинь ингээд хэдийн интернетийг зүйл бидний танил болсон ч гэсэн Аз соёл чинь тий бас нэг дэлхийг ингээд нөмөрч авсан одоогийн шиг тийм байгаагүй шүү дээ. Одоо бол тий Аз кино, Аз дуу ямар нэгэн Аз соёл дэлхийг бүхэлд нь ингээд нөмөрч авсан тий тиймэрхүү зүйл одоо биднийг гайхшруулахгүй шүү дээ. Манай ингээл юу тий Монголын дууч мууч хүртэл дэлхийд гарлаа марлаа гэдэг бид нар одоо нэг гайхдаг шүү дээ. Тэгэхээр тухайн үед зүгээр солонгос хамтлаг ингээд дэлхийд гараад солонгос хамтлагийг барууны хүмүүс сонсож байна гэдгийг бид нар мэдрэхэд амар гой санагдадсан. Яг Аз хүн гэдгээрээ. Тэрийг би амар сайн санаад байна. Тэгээд би нөгөө inspiration inspiration би ч бодоод хад юу яаж яхад чи үнэхээр тийм хандлт гэдэг үгээр ярьжсэн үү те би ингээд тэр үед би хандлт гэдгийг юус ямар ч надад тийм ойлголт байгаагүй. Тэгэхээр хандлтыг нь харж ирсэн гэхэд үдгтэл би л хандлт гэдэг үгийг ашигладаг болооч би хэдхэн жил болж байгаад чи тухайн үед 10 баг 10 жил яалч нэг content creator mind нь байсан юм шиг байна. Яалч бусад хандлагуудтай хандлтыг нь харьцуулж байгаа байхгүй юу. За энэ Аз хамтлаг, энэ Аз хамтлаг дотроо Ладаг хамтлаг, энэ болохоор барууны хамтлаг гэж бүгднтэй нь харьцуулдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэнгүүд юу энэ чи баг барууны хамтлагуудтай ингээд хандлтанд төгөх гээд штэ юм байна штэ гэ бүр гайхдаг гэсэн аахгүй. Тэгэл сая ингээд inspirational энд цаа чин бас нөгөө өөрөө англи хэл маш сайн англи хэлтэй тэгээд энд очоо ихтгэл тавихтаа тэрнийхээ талаар айгүй ярьдаг нөгөө юу ярьдаг. Яг үнийг хэлэхэд би ингээд зүгээр ингээл нэг дуучин байсан. Тэгэл мэдээч ингээд нөгөө дууны промошн болдог газруудад дуугаа өгчөндөл нөгөөд нь эфирээрээ цацсан зурагтаар ингээд суугуудаар гарна. Яг үндэ YouTube-ийг ч би нэг тийм тоогоогүй. Зүгээр л энгийн нэг ажилтаа таны YouTube бичлэгийг YouTube дээр тавилаа шүү. Гэхдээ би 50 гэж хэлсэн. Тэр мэдээж ажиллаа хийсэн. Тэгэл тэр ажиллаа хийсний хариуд өнөөдөр ийм зүйл болцсон ингээл амар гоё ирдэг. Окей, за ингээд нурших гэдэг юм ба. За чи үргэлжлүүлээ. За тэгвэл үргэлжлүүлээд мөхлөө маань
дараагийн үе рүүгээ яваад ороод өгөөч гэж хүсэж байна. За 3 дугаар үе рүү ороорой гэж За. хөглөөгөө. Миний үргэлжлүүлэн ярих миний ингээд над тэр таарах сэдвүүд нь ингэж таараагүй юм л та. Битүүр ч яах вэ ингээд ерөнхийдөө ийм сэдв заавал байх ёстой гэдэг нэг 10 гаруй сэдв жагсааж бичээд тэгж сонгохыг л хуваарлсан чи ингээд таарч. Одоо би өмнө 2 дугаар үеийн төлөөллүүдийг ярьсан бол одоо 3 дугаар үеийн K-pop-ыг ярих нэ. Ингээд жоохон яриа алдсан нэг жоохон ядаргаатай ярих юм аа. За окей. За 3 дугаар үеийн K-pop-ыг заа ингээд яг ийм тийм нарийн ингээд шугам татаад ингэсэн юм байхгүй шүү дээ. Ерөнхийд нь одоо нэг жинзээ миллениал гэдэг чинь яг 90 оноор салд юм бэ гэдэг чинь хүртэл тодорхойгүй байхад K-pop-ыг бүр яаж тодорхой авах вэ тийм үстэй. За энийг тодорхой байд юм биш үү тэр чинь. 2012-оос 2018 он гэж тодорхойлдог байх нь энэ үеийн уран бүтээлчид дэлхийн хөгжмийн зах зээлийн салшгүй нэг хэсэг хэдийнэ болсон үе юм аа. Хэрвээ 2 дугаар үеийнхэн суурийг нь тавьсан бол 3 дугаар үеийнхэн K-pop-ыг дэлхийн стандарт болгож чадсан. За ингээд энийгээ ярьж байхдаа EXO-гоор яриагаа эхлэмээр нь EXO гэдэг хамтлагийг үнэхээр дуртахгүй байхаа аргагүй. EXO бол үнэхээр феноменал газар хөдлөлт шиг бол байсан. Тэ концепт бүх юм нь гоё мэдээж 12 гишүүнтэй. Тэгээд EXO юм гээд концепттэй ингээд бүгдээрээ ингээд өөр гарагаас ирсэн ингээд өөрсдийн гэсэн өвөрмөц хүч мөчтэй өөрсдийн гэсэн өгүүлэх түүхтэй гээд EXO-г л үнэхээр гоё. EXO-г л би бүр ямар ингээ гоё юм бэ гэдгийг үзэж ахыг хэлжсэн нь сандэ. Тэгэд энэ хамтлаг би нөгөө өөрөө Big Bang-ийн фэн байсан болохоор EXO-д бас нууцхан бас тухай үед бас дургу болж исэн. Ягаад гэвэл яана Big Bang-ийг ингээ жоохон сүдрэлэх гээд байна уу да гэх хэмжээний EXO үнэхээр алдартай байсан. EXO-д бол ингээд гандаж байсан бүхэл юмнууд байна. EXO гэдэг хамтлаг бол үнэхээр ингээд дэлхийд гарах маш том нөлөө үзүүлсэн чухал хамтлагуудын нэг. Үнийг дурдахгүй байхаа аргагүй. За тэгээд EXO гэдэг хамтлагаас өөрөө онцлог зүйл нь юу вэ гэхээр ерөнхийдөө нөгөө бүх зүйл чинь дижитал болсон ямар нэгэн физикал зүйл борлуулах нь багассан байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо ингээ 10 гаруй жилийн дараа энэний ингээд ундаг байсан ингээд тоон статистик нь ингээд нэлээд дээшилсэн үе нь яг EXO-гийн эд үетэй таарж байгаа. EXO-гийн одоо цомог борлуулалт гэх юм уу те энэ соёлыг буцаагаад амьлуулах эхлэлийг нь тавьсан. За ийм болохоор бас энэ хамтлагийг бас дурдах хэвээр 3 дугаар үе дээр. За тэгээд Twice одоо Girls' Generation-ээс хойш үндэсний октийн хамтлаг гэж явах үст те гэж одоо дурддагддаг. Тэгээд JYP Entertainment ч үнэхээр октийн хамтлаг найруулж гаргахтаа тулцсан entertainment байгаадсан байгаа. Тэгээд тэдний гаргасан Twice гэдэг хамтлаг бол тий үнэхээр гоё гарч ирсэн. Тэдний дуунууд нь маш амархан тогтоогддог хөгжилтэй хөдөлгөөнөөр алдартай. Одоо жишээ нь Chirapy Shy тэгээ TT-гийн ингээд үйлж байгаа хөдөлгөөн зэрэг нь юусэн ингээд харангуйтал шүү тренд болгоц point dance-уудын жишээ юм. Энэ нь ингээд дэлхийд даяараа ингээд тренд болоход маш том үүрэг нөлөө үзүүлсэн болохоор бас тий энэ генерашны маш том нөлөө үзүүлсэн чухал хамтлагуудын нэг. Тэгээ Girls' Generation-ээс хойш Японд хамгийн том амжилт олсон октийн хамтлаг болж K-pop-ийн Аз дахь нөлөөг баттгсан. Солонгос, Япон, Тайван гишүүдээс бүрдсэн олон үндэсний найралга нь K-pop бол даяарсан урлаг юм а гэдгийг баталж байгаа. Ийхүү Blackpink. За, дэлхийн хэмжээний girl crush. YG-ийн 21 гэдэг бүр үнэхээр хүчрхэг онцгой хамтлаг байсан бол энэ хамтлагийн хэв маягийг илүү орчин үеийн тансаг төвшөнд авчирсан одоо хамтлаг гэж хэлэхэд болно. Одоо энэ хамтлаг чинь Coachella юу гэдэг нь те үнэхээр гарч үзээгүй одоо тайзж үлдсэнгүй юу гэдэг энэ хамтлаг бол за одоо яг одоогийн байдлаар те мэдээж 5 дугаар генерашн үнэхээр том хамтлагууд гарцсан ч гэсэн яг одоогийн ноён хөргөл төр нэг талд нь BTS бол нөгөө талд нь ялчгүй Blackpink байгаа гэж хэлэхэд хинж марахгүй. Гишүүн бүр Chanel, Dior зэрэг маш алдартай тансаг зэрэглэлийн брэндүүдийн нүүр царайлсан тий зүгээр нэг K-pop гэдгээс даваад бүр pop-од гэдэг тий загварын icon хитэнэ болцсон хамтлаг байгаа Blackpink. Эцүүд нэг солонгос давлага тий K-pop гэдэг байсан зүйл чинь яг урд нь K-ийг салах шаардлага байгаа ч юм уу чинь дэлхийн хөгжмийн стандарт болгочод байгаа зүйл байгаа байхгүй одоо. Ингээд Америк нэгдсэн улс болон Европын чартуудад эмэгтэй хамтлагуудын шин дэд амжилтуудыг шинээр одоо тогтоосоор байна. За ингээд 3 дугаар үеийн K-pop-ийн
гол онцлогийг ингээд базаад дуртай л та. Яагаад гэвэл одоо би одоо тэ ингээд generation болгоёг аль болох гол онцлог гэдгээр нь базаад явж байгаа. Тэгвэл мэдээж хамтлаг болгоныг дуртай байвал энэ контент маань бүр завхарсан болно. За тэгээ энэ үед хид хідэн чухал өөрчлөлт тохиосон нь Twitter, Instagram, Facebook-оор дамжуулж фэнүүдтэйгээ шууд харилцах боломжтой болсон. Маш их даяарслал явагдсан гэсэн үг одоо. Зөвхөн Аз биш, Америк нэгдсэн улс, Латин Америк, Европыг хамарсан дэлхийн аялан тоглолтууд бүр ингээд тогтмол хэвийн зүйл болсон. Одоо юу гэдэг ямар нэг хамтлагийг энд ирлээ тэнд ирлээ гингүүд одоо Монголд ч гэсэн те очиж тоглож. Яг үнийг хэлэхэд одоо Монгол ч гэсэн хамтлагууд ирэх гэсэн хэвийн зүйл болчиход байгаа шүү дээ. Энэ юу н 3 дугаар үедээ холбоотой ер нь хэвийн болсон гэж үзэхэд ер нь болж байгаа. Систем нь хэвийн болгоход маш их тусалцаа үзүүлсэн айлт энэ. За ингээ 3 дугаар үеийг мэдээж BTS гэдэг хамтлагийг дуурдахгүйгээр өнгөрч болохгүй. Гэхдээ зүгээр дурдах бол үнэхээр хангалтгүй юм аа. Энэ хамтлагт бүр зориулж дид сэдв зориулж өгөх ёстой гэж үзээд бид дид сэдв оруулсан. Ийхүү дараагийнхаа бүлгийг BTS хэмээгээд хэрвээ өмнөх сэдвээр комент үлдээгээд за ингээд үргэлжлүүлээд аваад явна уу гэж хүсэж байна. За тэгэлгүй яхаа шууд BTS-ийг яриад эхлэе. За BTS бол яалтчгүй Азуудын бахархлаа. Би бол тэрнтэй 100% санал нийлнэ. Өнөөдөр би бас айгүй гоё зүйлийг мэдэрдэг. Ялангуяа Солонгост ч тийм үү Европ хүмүүс ирээд ингээд амар тийм бас Азуудын тухай бас айгүй гоё тийм мэдрэмжтэй байдаг нь бол яалтчгүй солонгосчууд тэр хэмжээнд Азуудын үр төрхийг бас гоё аваачсан байгаа. За энэ бол яа BTS-ийн хүч гэж ойлгож болно. За тэгээ BTS-ийн гэхэд тухай ярьцгаая. За BTS хамтлагийн тухайд ярихад бол тэдний амжилт бол зөвхөн хөгжмийн түүх биш. Тийм маркетингийн болон нийгмийн соёлын асар том хөдөлгөөн байсан гэж ойлгож болно. За нэгт нь болохоор тэднэрт юу байсан бэ гэхээр үнэн бодит байдал гэдэг том юм байсан. За K-pop ертөнцид бол энэ BTS-ийг ялгарх хамгийн том давуу тал бол тэдний үнэн төрх гэж үздэг. За бусад хамтлууд ихэвчлэн хайр дурлал эсвэл одоо хийсвэр сэдвэр дуулдаг бол BTS-ийн залуучууд бол ер нь өөрийнхөө өмнө тулгарсан асуудлууд болон эмзэг болон бодит асуудлуудыг хүндэснөөрөө давуу талтай байдаг. За дээрээс нь гүнзгий сэдвийг бас ингээд авдаг гэдгээрээ бас давуу талтай, дээрээс нь өөртөө бүтээдэг гэдгээрээ бас давуу талтай гэж бодож. За мэдээж яг Big Bang ч гэх хамтлагууд байсан ч гэсэндээ эднийхэн ялчгүй RM, Suga, J-Hope бид нар тэргүүтэй гişгүүд нь бол үг аяа өөртөө бичдэг нь бол зохиомл биш чинхэн real гэдэг одоо нэг ойлголтыг Европод төрүүлдэг болохоор бас амар том давуу тал нь гэж ойлгож байна. За дээрээс нь сошиал медиагийн том хүч ARMY гэж ярьдаг те тэднэрээ. За маш үр дүнтэй ашигласан гэж ойлгож байна. Шууд харилцаатай фэнүүтэйгээ лайв хийх. За тэгэл Facebook, Twitter ч гэдэм үү, YouTube лайв гэх зүйлсүүдээрээ маш гоё тийм амьд харилцааг үүсгэж чадсанараа эдний бол том хөшүүргэн гэж ойлгож байна. За нөгөөх нь болохоор underdog гэж ярьдаг те нөгөө underdog одоо тийм жижиг агентлуудын давуу тал бас бялчгүй байсан. За тэдний анх гарч ирэхэд бол Big Hit Entertainment бол дампуурлын ирмэгт байсан жижиг компани байсан. За тэдэнд одоо их гурвлыг шиг одоо тийм их мөнгө их нөлөө байгаагүй. Гэвч энэхүү доороос эхэлж оргилд хүрсэн түүх нь олон сая залуус ялчгүй уран мөссөн тийм зүйл байсан гэж ойлгож байна. За дэлхийн давцанд гарсан гол мөчүүдийг нь бол дурдахгүй байж болохгүй гэж бодож байна. За 2015 онд The Most Beautiful Moment in Life гэдэг байдаг те. Энэ болохоор тэдний хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж болсон олон улсад анх танигдж эхэлсэн. За 17 онд бол Billboard-ийн Music Awards-д Америкт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. За Justin Bieber-тэй бүр амжилтыг зогсоонгуудаа топ social artist гэсэн шагналыг авсан байдаг. За 18 онд Nubi Ender дээр Speak Yourself гэдэг илтгэл зөвхөн дуучид биш нийгмийн зөвтгөлтнүүд бас энд багтсан тийм том зүйлд оролцсон байдаг. BTS-ийн амжилт зөвхөн сошиал медиа эсвэл бүжигтэй холбон тайлбарлах нь бол өрөөсгөл ойлголт. Тэднийг дэлхийн олон сая фэнүүтэй гүнзгий холбож өгсөн нэг чухал бол хөгжмийн ертөнцийн одоо үлгэр туйлс гэж ойлгож болно. Тийм storytelling гэж ярьдаг шүү дээ. Концепттэй тийм байдал нь ялчгүй байсан. Цомгууд нь зүгээр нэг дуунуудын цуглал боловч тэдний уран бүтээлүүд хоорондоо нарийн холбоотой байдгаараа их давуу талтай байдаг. За тэгээд дүгнэлт хэлэхэд бол одоо шин нэрний шин дуу хоолой гэж ойлголт
тэднэрт бол яалтчгүй байдаг. Эцэст нь дүгнэлт хэлэхэд бол BTS-ийн амжилт бол хөгжим, технологи, хүнлэг чанарын гайхалтай нэгдэл байсан. За тэд K-pop гэдэг ойлголтыг зөвхөн Солонгосын экспортын бараа бүтээгдэхүүн биш, дэлхийн залуусын зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн нэгдсэн том дуу хоолой болгож чадсан. За тэдний зам нь бол өнөөдөр ч гэсэндээ үргэлжлсээр байгаа бөгөөд одоо K-pop-ийн түүхэнд хамгийн тод мөрийг сийлэн үлдээлээ гэж ойлгож болно. За саяхан бас цэргээс бүгд халагдаж ирээд хамгийн ихний тоглолтоо бүх хүмүүст зориуллаад ингээ хийсэн те. Тийм болохоор бас тэдний сэдв бас халуухнаараа хിവэрэ байгаа. Тэгээд бүгдээр ямарсан цэргээс ирсэн маш том зүйлийг биднэрт бэлдэж байгаа гэдэгт би бол амар тань итгэлтэй байгаа. За тэгээд үргэлжлүүлээд K-pop ер нь яаж одоо ямар стратегиэр явдیں۔ Ялангуяа энэ idol систем, тренинг гэдэг зүйл нь надад бол айгүй сонирхолтой байдаг байсан л та. Тэгээд тэр бас бусд хүмүүст их сонирхолтой байх ах. Тийм болохоор энэ зүйлийг мөглөө маань бас яриад өгөөрэй. За тэгээд BTS дээр нэмээд хэлэх зүйл байгаа бол мөглөө маань хийж болно. За богинохоо хэлээд өгөөрэй. Би одоо санаж байна. Одоо 2015 онд Big Bang comeback хийж байгаа байхгүй юу? Тоод би бас BTS-ийг сайн мэддэг байсан яг үнэ хэлэхэд. Мерсэр нэр сонсогддог, энэс уншигддаг байсан гэсэн би өөрөө бас нэг хайж үзээд аягүй сонссон үе бишсэн байхгүй юу? Нэг тийм сонсоог байсан. Тэгээд Big Bang comeback хийсэн чинь Big Bang-ийн ингээд comeback дээр яалтчгүй л нэг тийм BTS харьцуулалт яваад байна. Тэгсэн чинь яг энэ хамтлагийг нь алдартай болж лээсэн л та. Тэгээд үнэхээр Big Bang-тай харьцуулахтар хамтлаг юм уу гэж би бүр анх хайж яснаа санддаг байхгүй юу? Тэгэл мэдээж бас нөгөө Big Bang-тэй өөрөө дуртай юм болохоор яалчгүй BTS дээр жоохон шэд хайдаг байсан ч гэсэн тэгэл Аз хүмүүсийг одоо энэ тэнд хүндлэгдэх те маш том үе таалга юу гэдгийг те Аз соёл маш чухал юу гэдэг те өөр оролтой дэлхийд танигдсан зүйл болохыг одоо маш том үүрэг ролоо үзүүлсэн хамтлагийг одоо юуг л хүндлэхгүй байхад мэдээж маш дуртай дуунууд нь ч дуртай. Тэг гол нь BTS Big Bang хоёр ч хоорондоо маш харьцаасай тийм болохоор угаасаа тийм ямар ч илүүдтэй байхгүй болж байгаа юм л да. За тэгээд BTS-ийн талаар яриггүйт Big Bang-тай холбоотой юм яриад байгаа. Энэ нөгөө яачлаа нөгөө хит их ярьсаар хагаад сүүл рүүгээ ингээд нэг тийм боддох ингээд нэг хайрцаг гэж юм байдаг да. Хайрцаг бүр байхгүй болоод хамаа намаагүй яриа явдаг болчихлоо. Сайн ингээд чамаа нөгөө BTS-ийн ингээд юмнуудыг дуртаж байгаа чинь би гинт Big Bang ботсон даа чинь. Юу утсан бэ гэхээр нөгөө анх нөгөө MTV Music Awards нөгөө юутай оны шилдэг гадаад хамтлаг гэл анх удаа нөгөө хуучин K-pop группууд энд тэнд өөр улсад гадны ингээд шагналуудыг авч ирсэн ч гэсэн авч ирсэн хамгийн том major шагнал гэдэг үүднээс хамгийн анхных нь нэр Big Bang авч ирсэн байж тээ гэж бодох шиг сайн. За тэгээд яалчгүй үнэн юм л та. Тэг үнэ. Халихаа боли битээр ерөнхий ямар тач ярих зүйлүүдэд дуусчаад тэгээд төгсгөлтнөөс сэтгэл хэлэх цаг үлдэх хаа гэж найдаж байна. За K-pop-ын 4-р үеийг бол ойролцоогоор 2018-аас 23 он гэж үздэг. За одоо би 5-р үе бол энэ салбарын солонгосын хөгжим биш дэлхийн pop стандарт болгон хувиргаж байгаа гэж ядгаж болно. За одоо K-pop хөгжим зөвхөн дуу биш, технологи болон хиймэл оюун ухааны нэгдэл болон хөгжөөд байна. За ирээдүйн ер нь чиг хандлагыг дараах ер нь 4 чиглэлээр ер нь харж болно гэд бид хоёр ер нь үзсэн. За нэгт болохоор K-pop хил хязгааргүй даяаршил гэж байгаа. За энэ болохоор өмнө K-pop хамтлаг гадаад гишүүнтэй байх нь сонирхолтой эсвэл нэг тийм деталь нь байсан бол одоо бол стратегийн зайлшгүй хэрэгцээ болцсон байна. За тэрэнд бол яад ч одоо локалчлал гэж яриад байгаа тий. Заавал солонгос хүнийгээр ингэж солонгос оронд дуулдаг байх шаардлагагүй. Одоо солонгос компаниуд Америкийн нэгдсэн улс эсвэл Японд очиж тентхийн залуусаар K-pop системээр бэлтгээд хамтлаг бүрдүүлж авах жишээ нэ тий. Солонгосыг хэлээр заавал дууцахгүй, англи бол англиар, япон бол японоор дуулах тийм систем дараагийнхаа алхам руу орсон байна. За дараагийн нэг том зүйл бол одоогийн нэг том өөрчлөлт 4-р үеийн хүч нь бол одоо шууд гарангуутаа л шууд дэлхийд танигддаг, шууд билборд дээр гарах хэмжээний болсон тий. S-Bag-ийн ч гэдэм, New-Jeans-ийн ч гэдэм үү, эдгээр ерөөсөө дууг нь гарах гэж хүлээж яадаг болсон. Ямар ч тийм K-pop гэсэн ойлголтгүйгээр тийм том хэмжээнд хүрсэн байна. За энэ нь бол үргэлжлэж таараа. За дээрэс нь технологи болон виртуал ертөнцийн ч гэсэндээ солонгосын бүх салбар, за тэр дунд ба K-pop салбар ч гэсэндээ маш тийм сонирхолтой зүйлсүүдийг хийсээр байна. За жишээлх юм бол одоо виртуал одууд байх жишээний тий.
одоо сүүлийн үед ч одоо бүр компьютер графикаар бүтсэн хамтлагууд бодит одуутай ижил төвшөнд фэн бааз бүрдүүлээд байх жишээний тийм зүйлүүд бас байгаад байна. За дээрэс нь AI дуу хоолойнууд тий дуучны дуу хоолойг хиймэл оюун ухаанаар одоо хувиргангуудаа олон хэлээр болгох боломжтой болсон байх жишээний тий жишээлбэл high beam midnight ч гэдэм үү тий тийм төслүүд бас байгаад байгаа. Тэрээс анзаарч болно. За сүүлд болохоор S-Bug-ийн бас сонирхолтой зүйл нь болохоор нэг өөрсдийнхөө аватартай хамтдаа тоглолт хийж явах жишээний тий ийм шинэ ирээдүйн стандартуудыг бас харуулсаар байна. За дараа нь бол том зүйл нь болохоор онцлог гэж ойлгож болох нь болохоор хөгжмийн шин давлгаа үүсэж байгаа нь болохоор ийм сонсоход амархан хөгжмүүд рүү эднийх ерөнхийдөө цаашдаа яваад байна. За түүний бол тод жишээ бол яалчуд одоо New-Jeans-ийн дуу гэсээр нэг тийм 70 80-аад оных юм шиг те нэг тийм нэг амар гой хөнгөн байгаад байгаа юм тийм яалчгүй хүмүүсийн анхаарлыг татаад байна. Бас энэ нь бол удаан хугацааны турш явах бах. За дээрэс нь бол яалчгүй TikTok-ийн хүч short болон TikTok-ийн хүч бол асар том нөлөөлж байна. За 2-3 минутаас хитрхгүй дуунууд гарч ирж байгаа жишээний тэр дуугаар нь яаж хийж хаад нэг челленж хийдэг байхад тийм тохирох хэмжээний тийм бүтцүүдийг хөгжмийн салбарт гаргаж ирж байгаа жишээний те. За иймэрхүү зүйл бол яалчгүй гарч ирсэн байна. За дээрэс нь бас фэнүүдийн соёл одоо шүмжлэлтэй хандаж байсан асуудлуудыг бол яалчгүй давхаар шийдэцгээсэн байна. За түүний том жишээ бол одоо QR дижитал хувилбараар QR байдлаар одоо цомгуудаа зарах юм хэлбэрүүд байх жишээний те. Дээрэс нь одоо уран бүтээлчдийн мөглөөмгийн маань хэлжсэнчлэн одоо уран бүтээлчтэй сэтгэл зүйн хувьд эрүүл мэндийн хувьд яаж анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр бол яалтчгүй хандаж ихээс тэрийг одоо тэр чиглэл рүү хандуулахаас өөр аргагүй байдалд орсноор хандаж ихснийг бас яалтчгүй харж болж байна. За одоо ингээл ерөөхдөө K-pop удахгүй солонгос гэсэн одоо шошгоосоо бүр сална гэж ярьж байсан бол одоо аль хэдийн салцсан байна. За тэгээд асар том хөгжмийн үйлдвэрлэлийн том арга барил болоод хувирж байгааг л бид бүхэн харж болж байна да. За тэгээд шинэ нэрийн үеийг л тодорхойлох тийм л том K-pop гэдэг тийм одоо K-pop маань бүр солонгосыг тэр чигтэн авахтай K-movie те зөвхөн pop биш K-технологи, K-bridge гэдэг юм уу K-artist гэдэг юм уу те бүх салбарт одоо K гэдэг нэрийг K-pop авчирхад бол яалчгүй хүчтэй нөлөө үзүүлсэн гэдгийг бол бид бүхэн харж болно гэж суралцах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгээд би яг энийг ярьж хах толгойд орж иж байгаа чинь M-pop ч гэдэг юм уу те эсвэл Монголын нэг тийм өвөрмөц байдлаараа бас гарах нь айгүй том чухал юм болов яалчгүй тэрэнд бол миний бодлоор хүүч гэдэг юм уу те Азад бас нэг тийм ийм иршүүд байдалтай ийм улс байдаг шүү гэдгийг нь бас монголчуудын бас амар тийм онцлог болж байгаа юм болов бас айгүй тийм гоё мэдрэмж авч ирсэн л та. Тэгээд зүгээр холбоод хэлж яхад за мөнхлөө маань ямар мэдрэмж авч байна K-pop-ыг ярьлаа бодогдож байгаа юм юу байна. За бас дурсамжууд бас сонирхолтой байж болох дурсамжууд юу байна. Шовдрлогддог байсан гэж байна. Тэрэн дээр ч гэсэндээ дахиад нэг тийм түүх надад хэлээд өгвөл нас амар сонирхолтой санагдчих. Яаж шовдрлогдчих чи шовдруулчихгүй шовдрлогдчихгүй. За одоо маш тодорхой ярьзаа. За тэгээд өнөөдөр ярьсан ямар тааж юмнуудынхаа төгсгөлийг гоё дүгнэлттэй үнэхээр гоё хийж өглөө гэж харж байна. За одоо ингээ хоёулаа ямар нэг ингээ те хайрцагт баригдахгүйгээр чөлөөтэй ярэ. За өнөөдрийн подкастын сэтгэл гэвэл уг нь хараа амар сонирхолтой сэдв нь хэрнээ яг ингээс дид сэдвэр авчгаар ингээ амар хариуцлагатай мэдрэмж төрдөг юм байна. Ягаад гэвэл яг үнийг ихэд би бас нэгдүгээр үеийг бас шууд цээжнээсээ ярихаар бас тийм лаг мэдэхгүй шүү дээ. Гэтэ яг би өөрөө тодорхой хэмжээнд мэддэгээ бас нэг тодорхой хэмжээнд судлаад тэгэл бас ярьж байгаа юм л да. Тэгээд мэдээж амар дуртай сэдв ярьсан болохоор зарим нөгөө өөрийнхөө яг дуртай сэдв дээр хит хазаагаад хит орчих гээд ямар ч их сонирхолтой цаг хугацаа өнгөрлөө. Битээрээс нэлээд удаан ярьлаа. За тэгээд K-pop-тэй холбоотой өөрийнхөө бас дурсамжуудаасаа хуваалцъя гэж бодож байна. Энэ нь юу вэ гэхлээр одоо би ингээд хамгийн анх сонсон K-pop дуу гэвэл те сая SES хамтлагийн Dreams Come True гэж хэлжсэн те. Энийг анх ингээд жоохон багтаа зурагтаар үзээ. Муу. Тэрийг сонсоод ингээд бүүм хийжсэн гэжсэн те. Тэнгүүд ерөнхий ойлголт орчиж байгаа. Нэг Японч юм уу солонгос ч юм хятад ч юм уу ямар ч ийм дуу байд юм байна. Би солонгос мэдгүй л гэдэг бодвол ийм дуу байдаг юм байна гэдгийг шууд ингээд тархинд бууж байгаа. За тэгээд мэдээж нэг амар сүртэйгээр те тоохгүй байжгаад хизээ анх K-pop гэдэг зүйл
хаалга өшгөлж орж ирсэн бэ гэхээр Big Bang-ийн харуу гэж хэлэхэд болно. Одоо би 10 жилийн ер нь хэддүгээр тийм анги байсан шүү. би 10 жилийн ангийн охтуудын утас бүгдээрээ донага гэл нөгөө харуу би ямар хутлаа хэлчих ба. Ямар ч тэгэж эхэлдэг байхгүй юу. Тэгэл ангийн эрэхтэй шүү дээ. Айгуу дургу. Тэрэнд нь би багтаж байгаа. Нөгөө Big Bang-ийнхаа фэн чи анх Big Bang-д дургу байсан байх нь шүү дээ. Тэгэл мэдхгүй ягаад ч юм бас нэг тийм дутуугийн комплекс юу вэ мэдхгүй. Нэг тийм тэр чинь үгүйс ихэнх хүмүүс нь дийлийнх нь үзээд автоматар дургу болчихж байгаа байхгүй юу? Автоматар яг. Дийлийнх нь эхлээд үзээд 900 Монгол тий яаж гомо юм момо ингэ дургу болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд үлдсэн нэлээд хувь нь бол зүгээр нэг тийм ямар нэгэн бичлэг дээр нэг муухай комент үлдээсэн байнгут дараа нь үзэж байгаа хүмүүс бүгд тэр комментиг дагаад team сэтгэлдээ үзчихдэг тэгээ. Тийм. Яг тэрэн шиг ингээд бас дагаад орцсон байхгүй. Тэгээ юм K-pop, K-pop ямар сони юм гомо момо гэжсэн чинь ингээд манай ингээ үеэл ах заяа надаас 4 бах. Тухайн үед 4 насны зүрх гэдэг чинь надаас амар том ах. Тэгээд нөгөө ах чи амар эргэтэлэг. Өөрөө ингээд нэлээ атма байрны ах маань Big Bang-ийн харуу ингээд дуулаад би энэ дууны тахилтанд нь дуртай гэж байгааг би анх сонсчоод за би ингээд худлаа нөгөө 10 жилийнхаа анги хүүхдүүдийг дагаж намрах гад байсан байна. Энэ гоё л штэ. Тэ? Одоо тиймэрхүү нэг худлаа ингээ хүмүүсийг ингээ дагаж намрахгүй гэсэн байдалтай байж байгаа. Тэгээд тухайн үед би 10 жилийнхаа сургуулийг сольж таарад миний солиод шилжиж ирсэн сургууль нь бас харьцангуй гайгүй фильтрэн гайгүй ангийн охтууд нь л тэр чигтээ бол K-pop сонсдог байсан. Яг хөвгүүд нь стил бас ингээ тэ няцаах байдалтай. Тэгээд тэрнээс хойш 1-2 жил өнгөрөөд хүссэн нөө Big Bang, Shiny тэ Super Junior гэдэг хамтлагууд чинь лаагаад Tiara, Miara гэх хамтлагууд чинь бүр лааж байгаа штэ. Тэгээ нэг охтууд нь амар сонсоол байгаад ангууд хөвгүүдэн дээр бас охтуудтайгаа нийлэхэд бол хүссээсэйгөө ярины сэдвэн таарахын тулд бас K-pop хаалыг сонирхож байгаа юм л да. Тэгээд Tiara гэдэг хамтлаг тийм ингээд амар өдөр тутмын лайфстайл хідэнэ болж байгаа юм л да. Одоо урлагийн хүслэг боллоо гэхэд дуулдаг Tiara-гийн бүжиг явдаг тиймэрхүү болцсон. Тэ нөгөө Facebook, YouTube хандлт гэдэг зүйл чинь Big Bang-ийнхаа бас тэр хандлт мандалтыг бас бусад барууны хамтлагуудтай бас нэг харьцуулж жишээстэй. Тэгээ Big Bang-ийнхаа дэлхийд гарчаасаа гэж нэг залбираастай. Тиймэрхүү байсан чинь яагаад ч Big Bang үл ялчгүй дэлхийд гараад үнэхээр гоё эсэ. Улаанбаатар бол яалчгүй тэгвэл танаа сургууль гэж дуулж моолдог байсан гэхээр урлагийн үслэг дээрээ дуулж моолдог байсан гэхээр яалтчгүй арай бас хөдөөний манмитээс бол өөр байсан биш үү байна. Манайхд бол ер нь миний бодохоор баг төгсөн төгслөл 11-ийг төгсөн төгслөл баг тийм K-pop-ыг үзэн ядсан байртай байсан. Чамаг Солонгост нийлжил үзэн ядсан гэсэн юм байна шүү дээ. Тийм баг тэгсэн баха. Гэтэ яалчгүй одоо юу гэдгийг Tiara ирэх үед бол арай өөр болсон байсан. Big Bang-ыг бол бас хүмүүс гайгүй бас дажгүй гэж ярьдаг байсан. За Super Junior ч гэдэм үү одоо би хамгийн анх сандаг байхгүй. BTS-ийг би 2013 онд сонсч ирсэн заяа. Тухайн үед яг ямар дуу байлаа. Манай нэг эмэгтэй найз бүр K-pop-ын бүр улаан ногоон тэгэд анх сонсгож байхад энэ бас юун сонио хамтлаг бас гараад ирвэл гэж гайхаж байсан. Тэгэхээр би одоо бодоод хот BTS бол яалч хөдөлмөрсөн бас тэр нь бас мэдрэгддэг л дээ надад 13 он сонсч байсан хамтлаг үдээд 10 хэдэн жилийн дараа тэгсэн чинь бүр юу вэ те ах нар байсан чинь дүүнэр болох гэж чаачээ те ах нарын бол үе юм бол ямар ч гэсэн одоо нэрээ амар тийм эртнийг санагдаг. Дээрээс нь би бас Big Bang-ийг ярьж байгаа. Big Bang-ийн нэг хямнэмдэр баг тийм. Big Bang гэснээс Big Bang би яг тухайн үедээ нэг сайн болж байсан 10 жилийн охинд Big Bang-ийн нэг цомгийг авч өгчээсэн. Тэгэл би яг тийм Big Bang-ийн бүтэн тоглолтыг үзчихэж байгаа байхгүй тэрэн дээр байсан. Цомогч биш хаа тэр тийм юу байсан. Бүтэн бичлэг байсан. Одоо тоглолтын бичлэг тэрэн дээр болохоор тэр охин Taeyang амар хайртай гэдэг аль нь ч Taeyang амар өстэй нэг характер шиг юм байна. Энэ юм байна мэн гэж бодоод тийм бас сонирхолтой дурсамж байна. Тэгээд яалтчгүй Big Bang бол яалтчгүй яг бидний үед бүр эд мандсан болохоор бид нар бас илүү хайртай байдгийн болов гэж боддөө шүү дээ. Дээрэс нь би нэг сонирхолтой зүйлийг яриа гэж бодож байсан. Би энийг үзэж байхдаа одоо Jackson-ыг хоёулаа ярьсан шүү дээ. Jackson-ыг ярьж байхдаа нэг тийм сүүлийн үед юу гэдэг G-Dragon-ыг нэг тийм гаж байгаа байдал нь ч юм уу нэг яалтчгүй би ингээд өмөрмөр байгаа ч гэсэндээ нэг л тийм өөр болцсон байгаа надад мэдрэгдээд байгаа байхгүй ингээд нэг характер нь тэгээд нэг юм үйл хөдлөл ч гэсэндээ нэг гаж байгаа даа. Тэгээ утсан чинь нэрээ Аз Jackson чинь баг G-Dragon байх магадaltaй юм байна да гэж бодсон. Яагаад тэгэхээр
бас л маш багадаа эн чинь хувийн энгийн амьдралыг үзээгүй хүүхэд шүү дээ. Ер нь бол бүр багаас од болцсон тий. Бүр ингээд нөгөө нэг трейн хийдэг байхаас ахуулаад тийм болохоор бас би анх сонсч байсан л та нөгөө нэг хинг G-Dragon одоо тэр хиний BTS-ийн ч гэсэндээ бас хэлсэн байлээ. Цэрэгт аягүй аз жаргалтай байлаа гэдгцсэн байсан. Ингээд өөртөө чагнаад зүгээр л энгийнээр ингэж амьдрах бас амар том боломж олгогдсон. Ингээд амар гоё. Тэр хин BTS-ийн хин ч байлаа тэгж ярьсан баггүй. Би саяхан 7 хоногийн ярьцлагын сонссон чинь ингээд ерөөс унтч чаддгүй байсан гинэ. Гэсэн чинь бүр амар гоё унтсан. Унтдаг болсон цэрэгт яваа тэгээд яасан чинь бас тэгэл яалчгүй бас амьдралаараа хохирж идэх хүмүүс байдаг юм байна да гэж бас надад бодол төрж ирсэн л та. Тэгээд одоо сүүлийн үед нэг тийм Jackson-ы кино гараад Jackson их яриад ингээд ирэхээр бас нэг тийм хөөх юм GD араас нь бити явчаасаа гэсэн бодол төрж байгаа. Гэтэ бас аз болоход нөгөө нэг цэрэгт яваад цэргээс тийм мэдрэмж авсан гэдэг нь Солонгосын бас энэ цэргийн давуу тал нь бас яалчгүй нэг удаа ингээд энгийн амьдралд нь хүчээр аваачиж байгаа нэг тийм зүйл нь амар том хүмүүсийг гоё эрэгтэй хүмүүсийг тийм энгийн амьдралтаа оруулахад нь айгүй нэмэр болдго юм байна да гэсэн бодол төрж ирсэн. Зөв. Нэрэл Аз Майкл Джексон G-Dragon штэ. Бас л 6 настайгаас яасан ийсэн тэр шоу моо ингээд бүжигдөө тренинг гэл амар явцсан юм чинь. За хоёлаа ч та сайхан л назгаач ярьлаа. Нэг чих юм байна. Би ч нөгөө Big Bang-ийн тоглолтыг 2016 онд Солонгост оюутан багтсан шүү нэрээ. Жиж би уурлуу надад загнуулаад явсан шүү. Хайран мөнгө. Би ч нөгөө юу тухайн үед ч одоо оюутан шүү дээ. Тэгээд бас тэр плейтийг нөгөө auction маягаар нэлээд үнэтэйгээр авсан. Нэлээд үнэтэйгээр авсан юм аа. Нөгөө яг Big Bang-ийн 10 жилийн ойн тоглолт юм билээ. Тэгэд тухайн үед ер нь амьдрал чанга байсан гэдгийг нэг зүйлээс л харж болно заяа. Одоо Big Bang-ийн тоглолт руу орохдоо ингээд нөгөө гэрэл цавааг нь авдсан шүү дээ. Гэт нөгөө сэсэрхийн тулд. Тэгэд би тоглолтын билетэнд бүх мөнгөө шавхчаад гэрэл цавааг нь авах мөнгөгүй л тоглолт руу н орсон байдгийн. Тэгээ мэдээж угаасаа тэгээ оюутнууд болохоор хандаа үзчих хүн байхгүй. Мэдээж болд угаас надтай үзэхгүй. Тэгэл өөр ингээд надтай үзчихээр ингээд найз байхгүй. Тэгэл яалчгүй тэр чинь нөгөө би ч нөгөө Big Bang гэсээр хагаад ясаг хүн чинь за одоо хожим надад боломж олдохгүй ч магадгүй гэл тухайн үед одоо байдгийг шахвал төрсөн өдрөөрөө ганцаар үзсэн байдгийн. Яаж байгаа тоглолтны яг миний төрсөн өдрөөрөө. Тэгээ бодонгууд жоохон баярлахаар нэг төрсөн өдрийг ингээд хизээш мартахааргүй 2016 онд өнгөрөөсөн төрсөн өдрөө ингээд хизээш мартахааргүй болсон байдаг. Гэтэ хамгийн инээдтэй тэр өдөр тэр тоглолтод очих хүртэл тэр тоглолтноос гараад явах хүртэл хойшоо болоо өмнөх болсон явдлыг би юуг нь санддаг шүү дээ. Тийм үү. Тэр тоглолтын дээр байсан үеэ л нэг халтмал цан тий. Тэгээ амар инээдтэй нөлтөө зураг мурагч аваагүй дээ. Ягаад гэвэл бас тухайн үед нөө харьцангуй бүх юмаа enjoy хий гэж утсандаа байгаагүй. Харьцангуй бас бүх юмаа enjoy гэж утсан юм байсан. Амар сон зураг аваагүй гэдгийг. Тэгэл айгүй enjoy хийсэн. Одоо тэгтээ чи бодоо 20 жил одоо 10 жил юм одоо 20 жил яваа штэ энэ жил топ нэгдэхгүйгээл бөөн юм яриа болоод тэгэхээр хоёлаа бас тухайн үед 10 жил өнгөрсөн биш тухайн үед гэдэг чинь. Яа ямар юу гэж ба. Унтаал босоод ирэхэд 18-аас ямар хурдан 30 орч вэ гэдэг шиг юм аа. Нэр 10 жилийн өмнө юм биш үү? За би та нар ингэ бодонгод намайг амар хөвшин те 30 мус гарцсан гэж. Би 30 хүрээгүй юм шүү битээ гэж бодоорой. Бид хоёр хоёулаа 20 хүрээгүй шүү. Дөнгөж хоёр гарчаа. За ингээд гоё сэдв ярьсан чинь бас дуусгах чадаад тэгээ чи дуусгах уу та. За тэгвэл би дуусгая да. За тэгээд бүгдээрээ K-pop-тэй юу ч ярих гэдэг юм тий. За ямарсан хэдүүлээ бүгдээрээ бас сонирхолтой буу халлаа гэж бодож байна. Энэ удаагийн подкаст жинхэнэ өстө утгаараа л подкаст болсон байх гэж бодож байна. Тийм болохоор та бүхэн энэ хүртэл бид хоёртой хамт байсанд баярлалаа. За тэгээ бүгдээрээ дараагийн подкастаараа уулзцгаая. Мөглөө баяртай. За баярлалаа баяртай.